За одоо зааварчсан. Ороод л хоёул энийгээ бас хараад явчих штеп. За нэлийн завгүй хүнийг дуудаад хоёул тэгээд нэг цаг тохирох гэж та хэд маань одоо бас нэг яг бэлтгэлтэй гарах гэдэг учраас бас яарад төрөвхөн шиг лайв хийгээд явчихгээд тэгэхэд тэмцээнд анхаарлаа хандуулахгүй бол бас боломжгүй байдаг шүү дээ. За тэгээд ажил амжилттай явж байна уу? Амжилттай сайхан явж байна. За тэгээд ер нь олонний хүчээр дээд чинь хүлээт улсын тий холбоо хөдөлж байна. Тэгээ олонний хүчээр тун хайтайхан болж байна. За залуучууд маань айгүй гоё жигдрээ сайхан болоод эхэлж байна. Тэгээд ер нь бол айгүй бизи байна. 1 сарын 6, 5-6-наас эхэлсэн түүрээс ахуулаад за амралт 1 сарын 5-6-наас ахуулсан түүр тоглолтоос ахуулаад за одоо ер нь л бүх викендээр буюу амралтын өдрүүдээр хүртэл ажиллалаа. За тэгэл өглөө нэг 7-оос гараад орой 9-10 гэдэг л байр. Одоо шкедлэлтэй ажил амьдрал явуулах шиг шүү дээ. За одоо бол 7 үдцээ явж байгаа шин. Хоёлоо хүмүүсийг бас жоохон цугалтал. Тэгээ нөгөө энэ удаагийн нөгөө подкастаар чи илүү дэлхийн аварга, мөсний загасчлалын дэлхийн аварга, 20 удаагийн дэлхийн аварга Монгол улс зохион байгуулагдж байгаа. Тэрний талаар ярих хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгээ яг тэгээ хүмүүс цуглаад орж иртэл хоёлоо яг ганцоо гэдэг маань юм билээ. Тэ ямар ажил мэргэжилтэй байлээ. Овгнэр гэдэг ингээд өөрийгөө нэг танилцуулаач. За би Монголын загасчлалын спортын холбооны ерөнхий нарийн бичих өөрөө инженер мэргэжилтэй. За нэг 23-4 жил инженерийн мэргэжлэр яг тасралтгүй ажиллаж байгаа. За нэг 2014 оны Белорусаас ахуулаад багийн мөсний загасчлалын шгшээ багийн ахлагчаар 6-7-8 жил явсан бай тээ. За тэгээд одоо Монголын загасчлалын спортын холбооны нарийн бичих тэгээд цэнгэг үсний хилцээний ахалдаг ийм залуу байна. Тэгээ яг одоо энэ удаагийн дэлхийн аварга шалралт тэмцээн дээр яг зохион байгуулалтын багийг одоо ахлах гэсэн үүрэг надад манай удирдах зөвлөлөөс өгөөд дээр нь шгшээ багийнхаа дасгалжуулагчаа хий гэсэн үүрэг өгөөд яг ийм одоо албан тушаал дээр албан тушаал ихээс илүү маш өндөр үүрэг хариуцлага юм да тий. Тэгээ энэ дээр л одоо ингээд түлхүү ажиллаад явж ин да. Тэгэхээр дэлхийн аварга дээр бол одоо бол яг үндсэн дасгалжуулагч гэдэг албан тушаал дээр явж байна тий. Яг одоо ерөнхий дасгалжуулагч гэдэг албан тушаал дээр явж байгаа. Тэгээд манай дэлхийн аварга шалралт тэмцээнд чинь удирдах зөвлөлөөр орж хуралдаад ранкинг системээр нь тооцож гаргаад нийтдээ 15 тамирчин баталсан байдгийг. 15 тамирчин баталсан. За түүнээс дундаас нь яг залуучууд маань бас амьдралын яг нөгөө зориг болон бус бүх зүйлэн давхц нөгөө төлөлгөө таарахгүйгээс шалтгаалаад 2 залуу маань сайн дураараа шгшээ багасаа гарыг өөр одоо үнэхээр ажил амьдрал маань юу таарахгүй байна болохгүй байна гэдэг утгаараа ингээд гарсан. За тэгээ одоогийн байдлаар 13-аа. За дээр нь манай мөсний анхны 5-ын нэг мөнхөт орж байгаа ингээд 15-аа ингээд зүтгэл явж ин да. Тэр чинь тэгэхээр энэ нь бол 15 гишүүн сонгож аваад түүр хийгээд байх шүү дээ тий. Нэлээд удаа үргэлжлүү. Хизээс гисэн би. Хэдэн удаагийн түүр хийгээд тэр чинь гарааны тамирчид шалгаруулах зорилгоор хийгээдсэн үү? Тий, ер нь хараа за гарааны тамирчин гэдэг нь бас яг өрөөсгөл ойлголт. Тэгэхээр би нэг гой задлж тайлбарлая. За яг түүр тоглолт маань өөрөө ингэсэн нийтдээ 8 удаан дотроо 2 өдрөөр 3 цагаар гэсэн үг. Тэгээд эхний 2 төвөр маань 4 цагаар болсон. Ингээд нийтдээ ерөнхийдөө бол 16 төврийн дараах байдлаар ингэж гарч иж байгаа төвөр тоглолт гэсэн. За энд яг эхний 1-2 төвөр дээр бол цаг агаар нь өөр, тухайн тамирчны биеийн физиологийн байдлаа шалгаад маш олон юм өөр болно шүү дээ тий. Ингээд дасах байдалтай гарч иж байгаа шүү дээ тий. Тэгээд дээр нь нөгөө гадна орчны температураас хамаарна тий. Ингээд бид нар 1 сарын төлөлгөө гаргаад төлөвлөгөөнийхаа дагуу батлаад 12 сарын 16-нд бид нар хуралдаад батлаад тэгээд 1 сарын 5-6-ны амралтын өдрөөс ахуулаад 90 бүх амралтын өдрүүдэд за энэ дунд манай дархны загслын спортын холбооны
дархан кап гэж тэмцээн болсон. Тэрийг нэг төвөр тоглолт болгож оруулаад ингээд нийтдээ 8 төвөр үе 16 тоглолтын дараах байдлаар тамирчтай сонгон шалгаруулж байгаа. За энэ сонгон шалгаруулалт гэдэг маань юу гэхээр би нөгөө бусад спорттой харьцуулж та бүхэнд тайлбарлая гэсэн санаа байна л да. Зүгээр юу хай. Энэ яагаад ингэж ярьж байна вэ гэхээр дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаа энэ залуучуудыг өөрсдийн ямар нэгэн байдлаар сортлж байгаа юм бол биш. Энэ бол сортлж байгаа юм бол биш. Бид Дакар раллид уралдах гэж байгаа. Буюу одоо өнөөдрийн байдлаар жишээл Дакар раллигийн номер 1 тамирчид номер 1 улс буюу Украин улс ирсэн байна гэж бодъё тий. Бид нэ Дакард уралдах байгаа мөртлөө эхлээд машинаа сонгож байгаа байхгүй. Яг энэ зам дээр ийм машин явна гэдэг сонгож байгаа. Дараад нь бид нэр тэр машиныг хэн жолоодох вэ гэдээ сонгож байгаа. Тэгэхийн тулд бид нэр тэр замаар бүгднийг нь явуулж байгаа юм. Яг тэр орчинд, яг тэр зам дээр, тэр мөсөн дээр бүх тамирчдыг нь гаргаж байгаа. Ингээд бид нэр 5 машинаа сонгоод тэрний дагуу 5 жолоочоо сонгоод буюу координатаа сонгоод за дээр нь бид нэр энэ одоо тэмцээндээ яг ямар хуу тактикаар яаж оролцох вэ? Яг ямар бэлтгэлийг ямар үе шатаар яаж хийх үү те? За тэжээлийн бэлтгэлийг яаж хийх үү? Хурдны бэлтгэлийг яаж хийх үү? Гэх мэтчлэн ингээд маш олон бэлтгэлүүд ингээд зэрэг шахаж явсан хуваарь дагуу ингэж явсаар хагаад өнгөрсөн 7 хоногийн викендээр одоо хамгийн сүүлийн юун дуусаад ирсэн л дээ 8 дахь туур маань дуусаад. Окей. За ер нь ийм шүү. Тэгэхээр яг би энийг цаад утгаар нь яг яагаад ингэж ойлгуулах гэдэг нь гэхээр манайхан гэлтгүй ер нь бол ихэнх тамирчдад нэг юм ойлголт байдаг нь юу гэхээр гараанд орж байгаа бол бест, гараанд гарч байгаа бол бест, гарааны дараагийнх нь бол одоо second hand гэдэг юм. Юу гэдгүүлээ нэг тийм ойлголт байдаг шүү дээ. Энэ ойлголт маань өөрөө багийн спорт бол багийн спортоос халах ойлголт байгаа. Багид бол баг, ерөөсөө л баг. Тэгэхээр энэ бид нэр энэ ойлголтыг халж иж дараагийн шатанд гарах хэрэгтэй гэдэг утгаараа л одоо би иймэрхүү байдлаар тайлбар өгөх. Тийм. Энийг бол дэлгэрэнгүй ярина. Одоо яг нэг хүмүүсийн цугултал бас нэг урьдчилгаа болсон нэг яриа хийжсэн. Тэр бач одоо ер нь нийт нэг 46 хүн орсон байна. Тэгэхээр яг өстэй албан ёсны подкаста одоо ингээд эхлэе. За тэгээ манайхан дандаа таньдаг хүмүүс бидний мэддэг л хэд маань үтж байна. Манайхан тэгээд бүгдээр энийг шеэрлээд энэ бол нөгөө аль болох олон хүнд шеэрлэх хэрэгтэй байгаа. Одоо олон группүүдэд ягаад гэвэл одоо бид нэр энэ ярианы дуу төгсгөлд бас энэ дэлхийн аваргаар болоход үзэгч очиж таарна. Тэднэрт анхааруулгууд байгаа учраас аль болох олон хүнд манайхан түгэж өгөөрэй. Тэгээ хэдүүлээ бас нэг улс орныхоо нэрийг гаргаж байгаа учраас бол бас нэг анхааруулах юмнууд байгаа учраас олон хүнд өргөе. За тэгээд албан ёсоор эхлэе. Тэгээ энэ удаа маш олон мессежүүдийг бүгдээрээ хоёлоо хүргэнэ. Тэгээ хүргэнэ. Гэхдээ зарим нь мартаж магадгүй хоёлоо тий. Тэгэхээр ерөнхийдөө бол ихэнх гол мессежүүдийг хүргэх утгаараа одоо тэгээд залуучууд маань одоо очиж үзэх, сонирхох одоо аялал жуулчлалыг дагаад очиж байгаа энэ залуучуудынхаа группүүд рүү шеэрлээ те ингээд нэг цогц ойлголтыг авбал уг нэг зүгээр байгаа тий. Тэгээд тэрийг одоо би чадсан ядан та бүхэн тайлбарлаад өөрийнхөө ойлгоцоор л тайлбарлана шүү дээ тий. Тэгээд мэдээж хэрэг комментуудаас асуултууд ирэн тэгэхээр аль болох хоёр хариулаад явчихна. За тэгээ энэ удаагийн подкаст маань болохоор Millennium Plaza гэдэг ийм зочид буудал тэгээ үйлчилгээний хэсэгтээ ийм газар болж байгаа. Яг хуу Millennium Plaza болохоор бас манай подкасттай ингээд хамтарч ажиллая гэдэг юм тавиад байгаа. Тэгээ яг хуу илүү бас энэ зочид буудлууд дундаасаа энэ спортын арга хэмжээ тэднийг бол ивент дэгдэг. Тэгээд аль болох буудалтаа бас тиймэрхүү арга хэмжээнүүдийг их түлхүү хийдэг тийм онцлогтой байлээ. Тийм учраас бас манай дээр ирээд нэг подкаст хийгэрэй гэсэн байгаа. Тэгээ энэ удаа бол Millennium Plaza-гийнхан маань биднийг бас хоолундаар дайлж байна. Тэгээ бид чинь бас нөгөө юутай болчиход байгаа спонсортой болчиход байгаа шингэн уух зүйлээ. Тэгээд энэ Cloud гэдэг пи байгаа. Энэ energy drink байгаа шүү. Энэ Target гэдэг. Тэгээ энийг хоёлаа яагаад тэгээд ямар ч нэг дэмжиж байгаа хүмүүстэй танилцуулаад гэсэн дээр баг тийм ээ. Окей. За ингэж тийм energy drink гэсэн нь бас нэлээ ачаалттай гадуур дотор гүйлсэн. Тэгээд энэ яг зүгээр одоо би нөгөө подкаст эхлэхээс өмнө яг сонирхолтой байдлаар л ярил л да тийм. Би өөрөө хэсэг тамирчин байсан уу? Тэгээд тэмцээнд орохын өмнө ингээд маш их юу яадаг, жаахан ядралт аваад байдаг. Өмнөх өдрүүд дандаа ингээд хит өндөр ачаалттай бэлтгэл хийчихээр. Тэгээ өглөө жаахан ядралтай байхаар ерөнхийдөө energy drink хэрэглэдэг. Energy drink хэрэглэдэг. Яг хуу яг зоонлоо орохоос нэг 30-аас 40 минутын өмнө ч юм уу хэрэглэжтэй. Тэгээд зоонлоо орохтаа сайн бийцчихэд ингээд ордог. Тэгээд тийм тодорхой хэмжээний тийм нэг гоё юу өгдөг. Сэргээш ирч хүч өгдөг. Тэгээд
Energy drink бол надад таалагддаг. Ер нь их хэрэгэлдэг. За яг хөө энээсээ шалтгаалаад бас тийм байгаа. За Millennium Plaza гэдэг би өмнө аягүй олон удаа үйлчлүүлж байсан. Хоол сайтай аягүй гоё газар. Тэгээд үнэхээр бид нартай хамтарч ажиллахаар бол одоо тий одоо та бүхэнд хамтарч ажиллаж байгаа бол манай энэ дэлхийн аврах шалгуулалт тэмцээн дуусчаад одоо маш олон залуучууд гайдаар явж байгаа тий гайдаар явж байгаа тухайн клубүүд маань нэг улс нэг клуб гэсэн гайдын үндсэн концепц гаргаа явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр бид нэр яах ч байгаа гэхээр бас одоо энэ нэг олон улсынхаа дүрмээр хаалтын үйл ажиллагаа, нээлтийн үйл ажиллагаанд нь гайд залуучууд орж тийм банкет нь орох боломж байхгүй байхгүй юу? Олон улсынхаа дүрмээр хоригдсон. Тэгэхээр окей, Монголдо бид нар Улаанбаатартаа дэлхийн аврал дуусчаад ирээд залуучуудаа баярлаа гэдэг нэг юм жижиг одоо босоо хүлээн авалт ч юм уу те одоо юу гэдгийг бас нэг тийм хүлээн авалт гэх юм. За цаашлаад ярил одоо бид бүгдээрээ сайхан медаль авчвал төмрөө хажигнуулаад тий дахиад Millennium Plaza-да уулзъя. Ийм одоо ерөөл тавиад тий. За тэгэхээр за одоо албан ёсны дэлхийн аваргын шалгуулалт тэмцээн болж байгаа. Тэгэл асууя да. Эхнээсээ ер нь Монгол улс энэ мөсний загасчлалын дэлхийн аваргалт ер нь хизээнээс ингээд холбогдоод оролцоод эхэлсэн юм бэ? За яг хөө би эхний нэг 2 жилийнх нь процессыг бол хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд бол айгүй сайн мэднэ. Тэгээд тэрнээс хоошоо ирэхэд дотор нь орсон юм болохоор бүр илүү сайн мэдэх байх гэж бодож чинь. Тэгээд жаахан нуршуу байдлаа тайлбарлах байх. Зүгээр энэ чинь бас танин мэдгүй юм чинь тийм ээ. Монголын спорт загасчлалын холбоо маань 2012 оны 2 сард байгуулагдсан холбоо. Тэгээд 2013 онд болсон Америкт болсон мөсний загасны дэлхийн аварга шалгуулалт тэмцээнд манай холбооны үүсгэн байгуулагч Мөнгөөийг найзуудыгаа ингээд ураад хамт бүгдээ энд оролцъё. Ийм гоё тэмцээн байд юм байна гэд одоо бүгдэнд нь санал тавиад ингээд явсан. За тэрэнд одоо манай загасчдын бүгднгийнх нь мэддэг одоо манай спиннинг ирэх шавгийн оюун болд байна. За нөгөө MC байна. MC-гээ дуулдаг нөгөө Тэмүүжин байна. За талигаач Амраа Симс байсан тий. За Магсар гэж залуу байсан. Магсар яах вэ? Ингээд би нэрийг 2 3 хүний нэрийг марцсан байна шүү. Ингээд залуучууд явсан. Тэгээ 2013 онд 13 онд Америкт очиж оролцоод ирсэн. За тэгэнгүүтээ ирснийхаа дараа жил буюу 2013 оны 12 сарын 2013 оны хавар нөгөө 13-ны тэмцээн болж байгаа шүү дээ. Дэлхийн аваргын шалгуулалт тэмцээн. Намар нь буюу 12 сарын 2-3-ны өдөр одоо энэ загасчлалын спортын холбоо групп гэсэн нэр группээр зар явдаг байхгүй. Тэгээ 12 сарын 23-нд тэмцээн болно гэдэг. Тэгээ би тэнд яг оролцох гээд энэ одоогийн 5-7 карьерийн нуурын дээр бэлтлээ нэг хоног. Тэгээ хилт бэллээ тэр үед барьж яасан уурга мармуш юу гэдэг. Тэгэхэд 11 сарын сүүлээр айгүй огцом хүүтэрсэн. Огцом хүүтрээд би ч бараг тэнд 7-8 хоног бэлдэж хагаад яг хуу тэрнээс өмнө бас нөгөө яг албаны ажлын журмаар ингэж явж байгаа би нэг жаахан ядралтанд ороод имбит хөвтөж таарад. Тэгээ өнөхөр орж чадаагүй. Тэгээ 12 сарын 2-3-ны 2 төлөө 3 төлөө нэг бүтэн сайдрал болсон санагдчих. Нэг л өдөр болсон. Тэгээ яваад очисон. Бүр нэмэх градустай дулаах өдөр байсан. Бүр амар гоё өдөр болсон. Тэгээ би яг тэгэхэд зооны гадаа үзэгчсээр сууж таарад ингээд оролцож байсан. За яг тэндээс анхны одоо мөсний загасчлалын бүр одоо түүхүүд ингээд яг өмнөх ингээд энэ бол яг тэмцээнийхээ ранкаар санал тавьдаг процесс эхэлсэн. Тэгээд тэр үед одоо манайгийн одоогийн байгаа манай Шгшавагийн капитан буюу одоо Ахмад Эрдэнэ чулуун за манай Шгшавагийн Батсайхан Алтан гэрэл Мөнхбат гэдэг ингээд залуучууд ингээд санал тавиад ингээд явсан. Тэгээ би яг тэр үед үнэхээр оролцож чадаагүй дайг харамссан. Тэгээ тэмцээн дуусаад би нэг имлэгээс гараад Мөнгөөийг ахтар очиод би зөв дагаа явчих гэсэн. Дагаа явчих гэхдээ би за залуучуудтай адилхан бас зардал мөнгөө ингээд хамт явъя гэдэг ийм санал тавьсан. Окей. За болж байна гэдэг. Нэг хүний дэмжлэг гэдэг чи юу вэ гэ тэ. За тэгэхэд манай улсын яваргаар одоо манай шүхрийн амруулд ах маань нөгөө 46 загас барьж улсын яваргаллаа гэдэг тэр дуйлын чинь тэр шүү дээ. Тэгж яг амруулд ах маань төрүүлээ тэнд чинь нэг өөрийн гэсэн үзэгчтэй бар ингээд 30 40 залуучууд тойроо суудсан. Зооны нэг яг богино шанаан дээр мань хүн чинь бол бүр маш мундаг оролцсон. Тэгээд ингээд бид 6 явсан. За ингээд 13 онд буюу 14 оныхоо Беларуст оролцоод
За эндээс ингээл эхэлсэн. За 15 онд нь бид нэр Финляндд оролцсон, 16 онд нь Украинд оролцсон, 17 онд Латвид оролцсон, 18 онд Казахстанд оролцсон, 19 онд гэл ингээд явсаар байгаа л одоо ингээд нийтдээ манай холбоо мөсний загасчлалынхаа төрөлдөө яг 10 тэмцээнд оролцсон байна тасралтгүйгээр. За дунд нь Болгар, Литв, Эстон гэл хамгийн сүүлийнх ч одоо өнгөрсөн жилийнх ч Эстон шүү дээ тий. Иймэрхүү байдлаар оролцоод яваад байгаа юм. За энэ дэр нэг оролцоо гэдгээс ахуулаад яг энэ дэр миний нөгөө өмнө өгч байгаа point юу гэхээр эдгээр тэмцээнүүд бид нар оролцох болгондоо үндсэн ганцхан журам баримталж ирсэн юу гэхээр 2013 оны 14 оны хавранд манай холбооны юу гарсан нөгөө Шгшээ багийн сонгон шалралтын журам гэж гарсан. Тэгээ яг тэр журмаараа ранкинг систем буюу одоо нөгөө тухайн тэмцээнд төрүүлсэн хүмүүст ингээд санал тавьдаг тий. Ингээд яг дээрээс нь хулаа санал тавиад татгалцсан бол дараагийнхан санал тавьдаг. Ийм журмаар яваад ингээд явж байгаа. Миний хувьд болохоор 2016 онд нэг яг тухайн үед нэг хоёр холбоо байсан шүү дээ. Тэгээд тэр хоёр холбооны хоёулынхаа тэмцээнд нь ороод би нэгэнд нь мөнгө аваад нөгөөдөгт нь улсын аварга авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд яг тасралтгүй одоо энэ спортоор хичээлээ явж байгаа. Хүнд спорт. Зарлагтай спорт. Яг уу анхны хөрөнгө оруулалт өндөртэй спорт нь флагинг спорт юм шиг байгаа. Тогтмол байнгын нэг тодорхой хэмжээний усгал зардал гардаг нь ерөөсөө энэ сатурк, дэгэ, өгөөш гэсэн ийм гурван зүйл дээр тогтмол зардал гараад явдаг энэ жаахан хүнд спорт л амар. Зардлын үед нөгөө талаасаа бие организм болон байнгын бэлтгэж шаарддаг спорт. Ийм спортоор одоо ингээд хичээллээд явж байна. Тэр үед яг хуу өрсөлдөжсэн тамирчид болон тэр үеийн залуучууд бас бүгд мэдэх байх. Хэрэгжилсэн хэрэглэгдэх хүн болон уурга, сатурк, матурк бол ер нь их л хоцрогдсон байсан. Би болохоор нөгөө бас чиний нөгөө бичсэн фэстэр нөгөө дэлхийн аваргын нэг түүхүүд бичсэн шүү дээ. Тэрийг бас унссан. Тэгээ нөгөө бас өсний загасчлалын бас тэмцээнүүдэд анханд орж ирсэн нөгөө тамирчтай хэд хэдэн подкастууд хийсэн байхгүй. Тэгээ тэднэр дээр ч гэсэн ерөнхийдөө ярьж байна. Тэгэхээр одоо ингээд 10 гаруй жилийн энэ түүх ингээд явагдаж байна. Тэгээ эхэндээ бол мэдээж хэрэг миний ойлгож байгаагаар манай баг бүрэлдэхүүн чинь ерөөсөө дотоодоо тэмцээн уралдаа хийж байгаад гадагшаа яваад очсон чинь ерөөсөө тэр өсний загасчлалын хэрэгсэл тоног төхөөрөмж гэдгийн хувьд чинь бол тэнгэр газар шиг зөрүүтэй. Тэгээд тэндээс бүх юмнуудаа ойлгож ирээд эндээ хийгээд daгаад түүний дараагийн баг бүрэлдэхүүнүүд яваад илүү нөгөө тактикийн чанартай ингээд дахиад бас буцаж хурж ирээд сургалтууд хийсэн тий. Ингээ нөгөө нэг юм мөсний загасчлалыг одоо энэ Монголдо хөгжүүлэх тэр талаар бол нэлээд олон шатараас нэлээд олон арга хэмжээнд хийсэн байгаа тий. Би бас орхигдуулсан байж магадгүй тийм. Тэгээд тэрний хүчинд өнөөдөр бол яг мөсний загасчлалын энэ клубүүд бол хүчтэй яг нэг жигдийн ордог тий. Нэлээд өрсөлдөөнтэй тэмцээн болцсон шүү дээ. Тий. Одоо бол хинж дөрүүлж явах гэдгийг үүсэхгүй маркетинг тий. Яг гоё жиг төгссөн. Тэгэхээр харин таадын тэр хөгжлийн ингээд түүхүүдүүдийг бол бас дэлгэрүүлж ярихаар юм байвал яриараа л гэж хэлж байгаа байхгүй. Нэлээд сургалтууд орсон. Эхэндээ ч бол өрөмд гэргэлдэм байна. Нэг уургнууд нь юм байд юм байна. Юу утсас гэдэг чи юм байд юм байна гэж нэг баах юм олж мэдэж ирээл эндээ тгвэгээл тэр нь холдохгүй тайваад тэгтэл одоо дэлгүүрүүд чинь ямар ерөөсөө яг дэлхийн аваргад орох хэмжээний бүхэл зүйлийг зарж штэ тийм ээ. Тийм дараа нь бол очиод нэг зооны судалгаа ингэж судалгаа хийд юм байна. Ингэж тактик барьд юм байна гэж тэрийгээ бас сургалтууд хийгээд ах шиг байсан. Дархан дээр хийжсэн шүү дээ тийм юм мэдээ тий. Тэгэл тэжээлийн орц найрлага бусад багуудын тэжээлийн орц найрлагыг судлаад одоо бол ер нь ингээд явсараад бол сүүлийн жилүүдэд яг Монгол улсын шгшээ бол нэлээд өндөр амжилт үзүүлж шүү дээ тийм ээ. Тий ер нь яг мөсний төрлөөр үндсэн топ 5 орн байгаа. Топ 5 орны араас хамгийн хүчтэйгээр орж иж байгаа ганцхан орн бол ерөөсөө Монгол орн. Тэгээ одоо монголчуудаас топ 5 орны нэрвэл монголчууд яг 5-д байна. Яг 5-д байна. Манай орд байсан 2 орн хоёлоо хурцсан. Нэг орн хурцсан. Нэг нь яг маад ингээд байнгын яаж өрсөлдөж байдаг. За нэг юм байгаа юм зүгээр. Нөгөө талаасаа бид нар 2014 оны 14 онд Беларуст ирчээд яг хуу бид нар чинь ингээд нүд тайлчж байгаа шүү дээ тий. Нүд тайлчаад зунжаагаал ярьсан л та. Тэгээд ер нь яах вэ энэ болоогүй юм байна. Тэгээд анх 14 онд Беларуст очисон чинь
Оросын дасгалжуулагч та нарт 10 жил байна гэдэг. За. Гайхаад энэ үе одоо юу яриад байна гэдэг. Тэгэл яг үнэхээр яг тэмцээнүүдэр болоход үнэхээр 10 жил байна гэж мэдчихэж байгаа юм л. Тэгээд маш их юм бодсон манай залуучууд. Тэгээд бид хэд ярилцж хагаад клубүүдийн анхны ерөөсө тэмцээн хийя. Энэ тэмцээн хийж ээж бид нар үзэгчд болон өрсөлдөгчдөд бэлдэх ёстой байна. Хоёрдугаарт энэ хөгжил гэж заавал байх ёстой байна. Хөгжил яаж гарч ирэх вэ гэхээр ерөөсө өрсөлдөнөөс бий болдог. Спортын өрсөлдөөн байж байгаа юм байна. Тухайн спорт асар хурдгаар хөгжих боломжтой байдаг. Тэгэхээр ерөөсө бүгд нэ тэмцээн хийя. Бид нар Беларуст юу үзсэн тэрнийхээ дагуу яг тэр процессор хийя гэдэг. Ингээд эхний тэмцээнээ хийж үзээд клубүүдийн аврах шалруулах тэмцээн гэс нэртэйгээр хийж яан санагдаж байна. За тэгээд тэрийг хийчээд тэрийг хийсний дараа дахиад яг тэр тэмцээн маань айгүй гоё өргөн цар хүрээтэй болсон л доо. Маш гоё дигтэй. Ер нь бол айгүй бас юмны одоо үлгэр жишээ авахар тэмцээн болсон. За ингээд тэгж тэмцээн хийгээд тэрний дараагаас бид нар ахуулаад ерөнхийдөө хид хідэн таскаар ажиллаж гисэн. За нэгдүгээр бид нар ерөөс ингэх хэрэгтэй байна. Уурга мармуушиг сатурк гэх буй энэ хэрэгсэлтээр ажиллая нэг. Нөгөө тал дээр тижэл буюу одоо юу гэдгийг те гаднаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүн буюу энэ загасны тижэл гэдэг юм чи асар чухал юм байна. Энэ дээр ажиллаж эхэллээ. Хоёрдугаарт соёнгийн гэрүүлэх чиглэлээр буюу сургалтуудыг маш их хий. Сургалтуудыг маш их. Яг зөв жишээ ярьж байгаа шүү би. Би нэг 3 сая орчим төгрөгөөр яг хувийнхаа нөгөө 3 сая орчим төгрөгөөр явахтаа нэг өөртөө хэрэгтэй гэл нэг уурга, дэгээ, сатурх 3 авчиж ирэл. Тэгээд тараас. Зүгээр тараас. Тэгээ яг би нэг 3 жил орчим явж ирэхдээ нэг энэ бол байнгын ирээл тараагаал. Үзэг юу одоо залуучууд маань үзэг те ийм юм байд юм байна. Энэ чинь юу вэ? Бидний хэрэгжилж байгаа уурга энэ хүний бидэрт авчирсан дэлхийн стандарт гэдээ яриад байгаа энэ уурга хэрэгсэлч ийм байд юм байна гэд. Ингээд маш олон хүмүүсийн нүд танигдчих эхэлсэн. Ингээд нүд задарч эхэлсэн. За дараад нь тижээлүүд дээр болохоор тухайн үед дэлгүүрүүд санал тавиад ийм тижээл оруулж чи ингээч гэд ингээд санал тавиад холбогдох линкийг нөгөөд баг захиалгыг хамт хийж байгаа суугаад 11 сарын сүүлээр 12 10 сарын сүүлээр захиалгууд хийдэг шүү дээ тий. Тэр захиалгууд дээр хамт сууж агаад ингээд тижээлүүдийг оруулж төгөлж байгаа. За дараад нь тогтмол тэмцээн байх хэрэгтэй байна. Тэмцээн ихэл байх тусам нэг талтаа тамирчин хөгжин, нөгөө талтаа байгаль орчин дээлт ийм хоёр юм байх процесс байгаа юм байна. За энэ байгаль тамирчин дээлтэй гэдэг маань юу гэхээр тамирчид энэ өрсөлдөөнөөс асар их хөгжил ирдэг. Байгаль орчин дээлтэй гэдэг маань өрсөлдөөн байхгүй бол энэ загасчлах сонирхолтой загсанд донтоо залуучууд юу л явах вэ гэхээр голор явна. Голын загсыг ер нь бол 40-50% одоо өвөл болгоё. Тэгэхээр энэ бүх процесс энд орох хөрөнгө оруулалт тэмцээнд л орж байгаа хөрөнгө оруулалт гэсэн. Ийм утгаараа байгаль орчин дээлтэй гэдэг утгаар ингээд бид нэр үндсэн концепц гаргаад ингээд хэд хэдэн тэмцээн хийсэн. За тэр тэмцээн маань одоо клуб боцоод тэмцээн гэдэг одоо концепцээр ер нь тасгалтгүйгээр нэг 10 жил орчим зохион байгуулагдсан байна. За энийг яаж авч явах вэ гэдэг нэг юм асуудал бид хэдэн дунд яригдсан. Жил болгон бид нар өөрсдөө хийхээр бас бидний хувьд санхүү мөн хүнд юм байна гэдэг. Тэгэнгүүт нь дэлхийн авч шалралт тэмцээн чинь жил болгон нэг улс нь ингэж авч хийдэг шүү дээ тийм. Яг тэр концепцээр явъя. Бүгдээрээ төрүүлсэн багт нь дараа жилийнх нь эрхийн нэг зохион байгуулалт гэдэг. Ийм концепцийг одоо Беларусь руу явсан залуучууд бүгд хамт ширээ тойрч сууж гаргаж байгаа л яг ингээл зохиол шиг бичсэн. Тэгээ бид хэд чинь ингээд бичээл босоол тамхи татаал босоол уугааж идээл ингээл явна шүү дээ тийм. Манай тэгэхэд нөгөө манай алтан гэрэл ресторанд сууглаал ингээд нэг 2 3 өдөр ингээл маш их юм ярьж хагаад үндсэн санаа гаргаж аваад тэгэл зүтгэсэн. Тэгээд ер нь л одоо карьерийн нуур байна уу, за дархны нуур, одоо үгийн нуур гэж таарлцсан хүн болгондоо бид нэр аль болох мэддэг чаддаг юм хэлээд өгчих сонирхолтойгоор ингээд их лалан сургалт хийсэн. За дээр нь фэйсбүүкээр бас одоо өөрсдийн мэддэг чаддаг тийм үдсэн харсан бүх судалсан юмнуудаа хэлээд өгч байгаа юм. За ялангуяа манай одоо нэг анхны 5 гэж яриад байгаа залуучууд донд ч орсголтой 2 хүн байгаа. Тэр залуучууд чинь маш олон YouTube-ийн бичлэгүүдийг орчуулад ингэдэм юм байна гэд баг дотроо шеэрлэн тэгэнгүүт нь тэрийг бүгдээрээ фэйсбүүкээр одоо загслын спортын группүүдээр ингэдэм юм байна, тэгдэм байна гэсэн. Иймэрхүү маягтайгаар ингээд шат дараатайгаар явсаар байгаа л.
одоо ийм хүрсэн болов гэж бодоод байна. Тийм. Одоо тэгэхээр сүүлийн үед чинь мөсний шигшээ багш чинь одоо медалийн төлөө гэдэг ярианууд бол сүүлийн хэдэн жилүүдэд бас их ярьдаг болж штэ. Одоо явах болгондан тий. Ихэд очиход бол оролцоод үзсэн туршлагатай улсынхан та нарт 10 жил байна л гэж хэлж ирсэн байж. Тэгэнгүүт сүүлийн үед бол одоо шал ондоо болцсон. Одоо бол медалийн төлөө энэ хэд маань дайрах байх гэдэг ярианууд бас их группүүдэд яригддаг болцсон байна лээ. Тэгэхээр одоо энэ нэг шатараасан сургалтууд хийгээд хизээнээс ерөн бас бид нэр одоо ерөн дэлхийд бас өрсөлд хэмжээний болж эхэлж шүү гэдэг тийм мэдрэмж төрөх юм уу? Тэ. Дээрэс нь тэр мэдрэмж төрсөнтэй уялдуулаад ерөн нэг Монгол улстай нэг тэмцээн тийм дэлхийн аваргыг хийчих юмсан гэдэг санаа төрж орж ирж байгаа юм уу? Энэ хоёр ерөн цугтаа байсан зүйлүүд үү, тусдаа шилдүүд үү? Тий, яг хөө бид хэд чинь ингээл шигшээ багаараа бүрэлдүүлэл яваал. За яг хөө шигшээ багч өөрөө яг тухайн жилийнхаа дэлхийн аваргад явахаас өмнөх тухайн жилийнхаа тэмцээн орлогыг харж байгаа ранкуудынхаа дагуу нөгөө тамирчтай саналаа тавина шүү дээ, тий. Саналаа тавинд зарим нь эхлээд саналыг сонсоод зөвшөөрнө. Яг дөхөөд ирэх татгалзан, за болох улс орны сонсоод татгалзан зөвшөөрнө. За нийт гарах зардлын сонсоод бас татгалзан зөвшөөрнө гэл ингээл янз бүр шүү дээ, тий. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө бид Белорусаас явсан амраахаас бус 5 залуучууд яг 5 жил дараалаад явсан. За ингэ явж байгаад бид хэд яг над дэлхийн аварга шалралт тэмцээний зохион байгуулалт гэдэг үндсэн санаагаа 2015 онд Финляндаас нааша буцаж явж онгоцсон дотор яриад. Яагаад тэгж ярьсан бэ гэхээр Финляндийн нийслэл Хельсингид буучаа Хельсингээс хойшоо 2 цагийн зайтай буюу одоо нэг бас нэг 7800 метрийн зайд 7800 км-ийн зайтай 2 цаг орчим онгоцоор явдаг юм Купой гэдээ хотод очдог байхгүй. Тэгээ тэнд очиж нууран дээр тэмцээн хийчихэд тэнд тунд ажиг орсон. Гэхдээ буцаж явж байгаа үед бид нэр ярьж байгаа юм. Нислэгийн дагуу чинь Туркээс наашааж хэдэн цагш нислээд байв. За айгүй олон цаг нисдэг шүү дээ. Тэгээд нисэж байгаа хэвчээ ерөнхийдөө үндсэн санаагаа тэнд ирсэн. За тэгээ ирээд бид нэр тухайн дэлхийн аваргад оролцсон бүх тайлангаа холбооныхоо удирдлагуудаа хийлээ. Тэгээ холбооныхоо удирдлагуудаа хоол идэж сууж хаад ярилцаад яг тэр хоолн дээр бид нэр 92 магадгүй 3 жилийн дараа манай Монголд хийгсэн ийм зорилготойгоор бүгдээрээ зүтгүүл яасан бэ гэдэг ийм санааг ярилцаад өнгөрсөн. Тэгээ тэр уулзалтаас хүн бүрний дотроо нэг юм бодож гарсан баг. За тэрний дараагийн оролдлого нь юу гэхээр 2017 оны Казахстанд болсон тэмцээн дээр манай баг эндээс аяг өргөн бүрэлдэхүүнтэй явсан. Тэрний юу гэхээр бид хэд Баяулгид очиж Баяулгид цааш автомашинаар очиод тэгээд Казахстанд болсон тэмцээнд оролцоод 12 явлаа 11 үйл явлаа тийг санаж. Тэгээ оролцоод ирсэн. Тэгэл тэр тэмцээний хаалтын үйл ажиллагаан дээр манай Монголд хийгээчээ гэдэг. Яг итгэл дүүрэн болсон нэг юм өсөлтөө нь итгэл дүүрэн болж байгаа процесс юу гэхээр 2016 онд Украинд болсон дэлхийн аварга шалралт тэмцээн. Тэн дээр бол манай Монголын баг бол бүр үнэхээр айлгсан. За яагаад айлгсан бэ гэхээр ерөнхийдөө энэ тэнцүү болцсон байсан. Яг хөө тэн дээр бидэрт нэг л дутагдaltaй тал байсан. Бид тэр үед үнэхээр тижээлийг перфект мэддэггүй байсан. Одоо ч перфект мэдэхгүй л. Гэхдээ тухайн тийм урсгалтай маш дөлгөө урсгалтай асар өргөн тийм маш асар гүнзгий тийм гол дээр ямар тижээл хэрхэн зурах яахыг бид үнэхээр ойлгож байхгүй. Тэгэхэд одоо яг би зөв жишээ авч байгаа шүү. Манай чулуутын хавцал байдаг шүү тий. Тэрнээс ерөнхийдөө 2 дахин өргөн за дахиад нэг дээр нэг 400-аас 500 м гүн байх хэмжээ тийм өргөн хавцал дунд гэсэн. Тэгээд гол нь урсгалтай. Асар дөлгөө урсгалтай. За нэг 13-аас 14 м-ийн гүн тийм газар хийсэн. Бид нар үнэхээр тийм туршлага байхгүй мэдэхгүй. За тэгээд яах уу гэдгээр яг өөр өөрсдөө хувь хувийнхаа ур чадвараар ороод зүтгэсэн. Тэгэхэд бол бидний ур чадвар бол яг тэн дээр үнэхээр бүр мэдрэгдсэн дэлхийн маш олон тамирчид бол тэгээд ерөнхийдөө 2 дахь өдөр бол Монголыг баг хойдлын байранд оруулах хар тийм өрсөлдөөн бий болж эхэлсэн. 4 орон манаа дээр ажиллаж эхэлсэн. За тэндээс өрсөлдөөн эхэлсэн тий. За Казахстанд бид нар яг өмнөх жилийнхтайгаа арай жоохон хойно орсон боловч маш гоё өрсөлдөөнийг бий болгосон. За ингээд маа залуучууд аягүй гоё хурдастаа хөгжиж эхэлсэн. За ийм л юм байна даа тий. Тэгэхээр
Дэлхийн аварга шалралт тэмцээнийг Монгол улстай хий гэдэг бол яриа бол одоо санаа яриад үтэн штэ. Тэрнээс чинь автал чинь одоо маш их бичиг цаас ч юм одоо юу гэдэг юм. Ядаж л нэг хөөцөлдөн гэдэг чинь бичиг цаасан штэ. Энэ ямар процессыг туулж өнөөдрийн энэ Монгол улсад энэ дэлхийн аварга шалралт тэмцээн болов. За яг олон улсын холбооны хүлээж авч ирсэн юм уу те? Скул дургуутдаг байсан юм уу? Тэр бас процесс бас сонирхолтой байхгүй. Тий. Олон улсын холбооны тавьж байгаа хэд хэдэн шаардлага байгаа. Нэг хоёрдугаар тэр хүмүүстэй чинь бид нэр дэлхийн аварга болгон дээр уулзж байгаа болохоор тэр хүмүүсийн гаргаж байгаа хандлага болон илэрхийлэл байгаа шүү дээ. Тэгээд 2017 оны Казахстаны тэмцээн дуусаад яг хаалтын үйл ажиллагаан дээр олон улсын холбооны шүүгчдээр бид нэр яг одоо манай андууд клубын манда маань гараад манай Монголд дэлхийн аварга яа. Та бүхэн манай Монгол тавтаа морилаач гэдэг. Ийм саналыг тавиад. За тэгсэн манай олон улсын шүүгчд маань ирсэн. Одоо манай олон улсын албаны нарийн бичих Барбара за ингээд төлөөний хүмүүс ирээд манай та нар хүсэлтээ өгөө гэд бид нар одоо ярилцаад тэгээд энэ дээр гоё сайхан баярынхаа юм хийгээд ингээд салсан. Түүнээс хойш 17-оос хойш бид нар 4 удаагийн хүсэлт өгсөн. 4 удаагийн хүсэлт өгсөн. Тэгээд 21 онд биднийг та нар ямар нууран дээр ямар хідэн сард яах вэ гэдэг үндсэн өдрөмжийн хөтөлбөр гараад бид нэр танилцуулга гаргаа явуулаач гэсэн. За тэн дээр Үгийн нуурын танилцуулга, тухайн Үгийн нуураас хамгийн ойрхон хотод байгаа хотын буюу одоо 3 одтой үйлчлэгээний тим 3 одтой сервисийн одоо хотелийн танилцуулга, за бас бус нөгөө тээвэр, за тэгээ улс орны бас мэдээлэлүүд хэрэгтэй юм байлаа. За энэ нөгөө улс төрийн хувьд ямар юу юм те одоо дундын баримталт юм уу яад ийд ингээд тэрийг асуудаг юм байлаа. За гих мэтчлэн ингээд маш олон шалгуурууд үүдэг. Эдгээрийг бид нар бүрдүүлээд 4 дахь удаагийн 3 удаа аплайдаад 4 дахь дээр нь яг 22 оны 2 сарын 1-ний орой имэйл ирсэн. За тэрнээс өмнө яг 21 оны 11 сарын за 11 сарын хэдэн төлөө би яг санахгүй ш 11 сарын 13 билээ 14 жилээ тэр авцсан байх. Яг манай IC-ийн уулзж байгаа. За Чамбагт дээр нэг компьютероос дэлгэж авч жагаад нэг холбооны ерөнхийлөгч баатрийн ажил дээр очиж байгаа ингээд бүх детальны юмудаа өрж эхэлж байгаа. Хөтөлбөрөө өрж байгаа юм. За улс орны бодоогийн байгаа байдал, тогтвортой байдал, найрсаг, за улс төрийн хувьд одоо дундыг баримталдагч гэдэг юм уу те аюулгүй байдал дээр бид нар ямар одоо үүрэг хариуцлага хүлээдэг гэдэг юм ингээд маш олон зүйлийг өөрөө нэг юм 50-60 удаа PPT файл бэлдээд ингээ явуулаад тэгэл манай залуучууд яг 2 сарын 3-ны орой нисэх гээд байдаг. За. 3-ны орой нисэх гээд байдаг. 2-ны орой 2 сарын 1-ний орой яг үндсэн зөвшөөрсөн юм одоо нот ирчдэг. Тэгээд их л баяртай байсан. Юу хагартлаа баярлсан. Бүр хагартлаа баярлсан яг үнэн хэлэх. Тэгээд ирэхин авсан да. Яг энэ тэрийг дунд нь яг маш олон процесс явагдаж шүү дээ. Тэгээд чинь сайнтай муутай тэгэл маш олон жижиг баг зэргийн лобби ч явагдт юм уу те ингээд айгүй том үүрэг хариуцлагыг бид нар яг тэр өдөр авсан. За дээр нь манай шгшээ багийнхан маань би нөгөө сүүлийн Эстонд болон Литвд болсон тэмцээнд яваагүй. Манай шгшээ багийнхан маань Эстон болон Литвд болсон тэмцээнд маш амжилттай оролцоод ингээд ерөөсөө ингээд бүх улс орны буюу одоо дэлхийн мөсний загасчлал хийдэг бүх тамирчид болон орнууд ийм үндсэн гол хараа буюу хаана төвлөрч байгаа одоо Монголд л төвлөрчөөс яг тэр үед Эстонд Литвдээс ахуулаад энэ залуучуудын яаж юм хурдстай хөгжиж байна вэ те энэ залуучуудын бид нар одоо Монголд бид нар болох юм чинь энэ залуучуудаа хэрхэн өрсөлдөх вэ гэдэг юм ингээ манай тал дээр судалгааны ажлууд маш их явагдаж гэлсэн. Ингээл одоо би тэгэхэд үндсэн дэлхийн аваргын эрхийг авчаал тэгэл одоо нэг 10 хоногийн дараа 10 чөрөх за 10 хоногийн дараа л эхлэх гээл одоо догдлоо сууж штэ тий. За хоолнуудаас бас санаад ирсэн дээр тэгээ хоёул эдэнгээ бас ингэ тийм. Тэгэхээр 4 удаагийн хүсэлт өгсөн гэж штэ. Тэгээд их чи эхний 3 чинь одоо юу гэдгийг яг бас ярьж тодруулах юм байвал бас хийж болно. Менежерийг энэ чинь хүсэлт өгөөл авчдаг гэсэн юм байхгүй. Нилээж баг үйл түнлээ ажиллаж байгаа. Эхний хүсэлтэн дээрээ л нөгөө шаардлагуудаа бас ингээд гөргүүлцэнд байгаа байлгүй тэрийг нь шаардлагын дагуу бичиг баримтаа явуулна. Тэнгуул юун дээр жишээ нь хангахгүй болцол хангахгүй гэдэг байсан юм уу те. Тэгээ бас нэг сая нэг лобби гэж альтаа ярих шиг боллоо. Тэр
авна гэдэг чинь бол нэлээд томхон одоо зүгээр л ажиллаж тий яг уу эхний 3 удаа апплайд нэг гэдэг маань санаа нь юм. Ерөнхийдөө бидний зохион байгуул эхнийх нь яг хүсэлтээ өгөө тий яг бүр аль биесээр хүсэлтээ өгөөд ямар шаардлага хангах вэ гэхээр ингээд шаардлагуудаа явуулчих бид нар л. Эхний хүсэл. Тэгээ шаардлагуудын дагуу бид нар чи явуулна. Тэгээд анх удаа бид нар тэрий чи шаардлагыг хийх гээд биелүүлэх гээд оролцож байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгээд яг уу багштай шалгуулж байгаа хүүхчил байна шүү дээ. Тэгээд за танаа улс орон аюулгүй байдал ер нь ямар вэ? Уурч яг ямар вэ? Үндсэн загасч юу вэ? Тэ? Яг тэмцээний дэлхийн одоо мөсний загасчлалын дэлхийн аваа шалгуур тэмцээн зохион байгуулах боломжтой тийм шаардлага хангасан нууртай юу, загастай юу гэдэг юм. Ингээд энэ олон асуултууд чинь ингээд явагдаад эхэлнэ. Процесс аяг удаа явагдана. Тэгээ манай олон улсын холбоо жилд 2 удаа хурлаа хийдэг. Нэг нь 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт, нөгөөх нь 11 сарын эхний 7 хоногт хийдэг. Тэгээд тэр хурлаас өмнө л одоо тухайн хүмүүсийн шаардсан бүх зүйлийг л өгөх гээд хичээдэг. Тэгээд тухайн үедээ бидний өгсөн одоо материал ч гэдэм үү тухайн хүмүүст ингээд нэг буухгүй байсан баг. Одоо юу гэдгийг те шууд конфирм хийхэд бас нэг итгэл төгс конфирм хийх ёстой ш тэр хүмүүс чинь те. Гэтэл бас жоохон буухгүй байсан баг. За яг энэ дээр одоо манай IC-ийн одоо байгаа залуучууд яг цэвэр одоо Эстонд, Латвид очоод цэвэр ажилласан. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө л бидний үндсэн зорилго бид нар тасралтгүй энэ тэмцээнд оролцож байна. Бид нар Сибирийн нөхцөл байгаа энэ Монгол гэдэг улс энэ одоо сүүлийн тасралтгүй олон жил 10 жил оролцож байгаа энэ туйлын зорилго юу гэхээр дэлхийн аваргыг бид нар Монголдо хиймээр байна гэдэг энэ зорилгоо олон улсынхаа холбоонд бүр маш тов тодорхой хэлж бүх тамирчдыг уриалж би одоо энийг л лобби гэж хэлж байгаа байхгүй санаа нь ингэж одоо зүтгэсээр байгаа л авчихсан тэмцээн шүү дээ. За авлаа. Яг жилийн өмнө зөвшөөрлөсөн байна шүү дээ. 2 сард гэдэг жил. 22 оны 2 сарын 1-нд. Тэгэхээр жил хагасын өмнө гэсэн үг. Яг уу яг хоногоор нь гэвэл бүтэн 23 он бүтэн болчихж байгаа юм. Тэрний өмнөх гэсэн үг байхгүй тий. За тэгээд бэлтгэл ажилд орлоо. Эцэг бол нэлээл юм өрнөлөө. Яг гоо тэмцээн уралдаанд ордог бид хэд бол нөгөө нэг яаж нээж ийн гээл дэмжин энэ төр гээл ингээл яваад байдаг тийм ээ. Тэгэл фэйсбүүкээр бас нэг ганц хоёр юм гээл нөгөө тань найзууд болохоор бичиг цаас ч нэлээн их хөөцөлж байгаа шүү тий. Одоо нэг зөвшөөрлүүд гэхэд үүдийн сая хамгийн сүүлд чинь ганц 2 хоногийн өмнө ганц нэг зөвшөөрлүүд нь гарч байгаа ч бол тоо тий. Нэлээн л ажил баг шүү гээд. Тэгээ одоо энд одоо юу гэдгийг тусдим болж байгаа ч юм уу тий. Хамтран ажилтдаг одоо яам тамгын газрууд ч тийм үү тий баг бүрэлдэхүүн зохион байгуулах баг бүрэлдэхүүн бас олуулаа ээж ижил энэ том ажлын ардл гарах гэдэг ингэ явж штэ тий тэр тлийнхаас бас дурдаад яриул тий яг уу манай дэлхийн аварга шалгуулт тэмцээн дээр чи өөрөө яг манай төрөл чи өөр их сонирхолтой төрөл буцааш тавьдгүй барьсан загсаа жингээр нь үздэг өрсөлдөөн багхгүй тэр энэ жингээр нь өрсөлдөж байгаа өрсөлдөөн чи өөрөө манай хуультай хэрхэн зохицох вэ гэдэг нэг асуудал байна. Энд дээр бид нар хуулийн гаргалгаа яаж гаргах вэ гэд хуульчтай ярилцж хагаад одоо манай холбооны удирдлагууд ажлын хэсгээ томилоод ингээ ярилцсан шүү дээ тий. Энэ дээр асар их тийм цаг хугацаа энерги, нерв тийм маш их юм орсон. Гэхдээ одоогийн байгаа бүх хуульдаа нийцүүлж явахсаар гарцгүй болсон. За тэгэл манай ажлын хэсгийнхэн хуралдаал, ярилцаал, хөөцөлдөж явсаар байгаа загаслах зөвшөөрлөө буюу ан агнуурынхаа зөвшөөрлийг дуудлага худалдаагаар аваад тэгээд тэмцээний албан ёсны тэмцээний бэлтгэлийн 3 өдөр тэмцээний 2 өдөр ингээд нийтдээ 10 орны нийт барих загсны хэмжээнийхээ тоог урьдчилсан байлгаар магадлалаар гаргаж тооцоод тэрнийхээ хүсэлтийн дагуу яамдаа өгөөд авсан. За яг энэс өмнө бид нар хүсэлтэд байгаль орчин аюулж урьдчилан яамны нөгөө загас цагаан агнуурын хилцрүү өгсөн. За загас цагаан агнуурын хилцсэн маань шинжлэх ухааны академи руу нөөцийн судалгаагаа тодорхойлж ирэх явуулна. За ингээд энэ процесс явагдаад дараад нь энэ загсуудыг яг юугаар барьж уралдах вэ гэдэг асуудал гарна. Энэ нь юу гэхээр мотил. Манай Монгол мотил олборлдог. За мотилыг хойноос оруулж ирээ. 20-тай. Тэгэхээр мотилыг хуулийн дагуу яаж оруулж ирэх вэ гэдэг бас нэг асуудал. За ингээд дахиад бичгээ өгсөн. Дахиад шинжлэх ухааны академи руу явсан. Энэ авгалдаа нь манай Монголын нөхцөлд одоо байж болох уу болохгүй ч гэдэг юм одоо нөгөө шинжлэх ухааны нэрээр би яг сайн мэдэхгүй байна. Ингээд судалгаа хийж гисэн. За энэ дээр манай шинжлэх ухааны академи
загас аан агнуурын юу загас биологийн загасны биолог суурь судалгааны хүрээлэнгийнхэн айгуу сайжилсан. За ингээд тэнд шинжилгээ ухааны актен дээр бас тодорхой хэмжээний хурлууд явагдана. Хурлууд явагдана. Хэд удаа явагдана. За тэгээд дараад нь мотил буюу одоо жингнүүр ялааны агуулда буюу одоо нөгөө шумуулны агуулда дээр чинь бас дахиад хурал явагдана гэх. Ингиж үе шаттайгаар явсаран байгаад 24 оны 1 сарын дархны тэмцээн чи хизээ боллоо 23 24-нд боллоо тий. Дархны тэмцээний даваа дуусангууд даваа гарагт бид нар яг дуудлага худалдааныхаа оролцоод ингээ явсан. За энэ дунд чинь бид нар яг хуу санаанд юу орчиж байгаа юм. Байгаль орчны аялал жуулчлалын яам чинь 2024 оныхаа загас ан агнуурынхаа нөөцийгөө гаргахтаа яг зөвхөн дэлхийн авраг шалруулах тэмцээнд зориулаад юу зөвшөөрлөг гэсэн ийм сайдын тушаал гарч батлагдчих явж байгаа. За тэр батлагдаад ингүүт нь бид нэр за тэр сайдын тушаалтай хавсаргаад бид нар тэдний килограммыг барья гэдэг зөвшөөр юу хүслээ дахиад өгч байгаа. Тэр хүслтийн дагуу сайд аваад Арангаа аймаг өгч байгаа. Арангаа аймаг хүлээж авангуудаа өвгийн нурлаа өгч байгаа. Өвгийн нур эрдэнэ лөгчтэй хуралдаад яг хуулийнхаа дагуу загас ан агнуурынхаа дуудлага худалдаага зарлаад. За энэ дуудлага худалдаа нээлттэй хин ч оролцож болохоор байсан. За манай загасны группүүдээр явсан. Тэгээд манай холбоо орсон. Тэгээд манай холбооноос гадна өөр бас нэг хоёр хуулийн этгээд орсон байсан. За тэгээд холбоо маань ороод ингээд аваад. За ингээд загасны төлбөр маань нэг ойролцоогоор баггүй дүнгээр авсан. Мэдээж дуудлага худалдаа шүү дээ. Тэгээд дуудлага худалдаагаас гадна 22 оноос ахуулаад манай түгээмэл тархацтай загас. За дээр нь тул болон бас бус бүх загасны өөрийнх нь эдийн засгийн хэмжээг өссөн. Шинэ хуулиараа. Тэгэхээр ер нь бол баггүй зардлаар авсан. Баггүй зардлаар авсан. Одоо жишээл бодолтой ер нь нэг загас чинь ширхгийнх нь үн 30 гаруй мянган төгрөг штэ. Тэгэхээр бид нэр тоогоор явдаг. Хуулийн дээр тоогоор явдаг. Гэтэл бид нэр жингэр авах гэдэг. Тэгэхээр энэ хоёрын хооронд ч нэг юм зөрүү үснэ дээ. Тэгэхээр жинг тоороо шилжүүлж хагаад тэгээд үнэлээд суурь үнэлгээ гаргангуудаа тэн хамгийн бага суурь үнэлгээгээр дуудлага худалдаа эндээс эхэлнэ гэсэн ийм барьераа үүсгэж зардалтай дуудлага худалдаа. За тэндээс нь ингээд савлуулад явна. За дуудлага худалдааг дагаад бас өгийн нуурын сумын өгийн нуурны загасны нөөцийн судалгаанд бас тодорхой хэмжээний мөнгөн дүн ордог. Дуудлага худалдааны тодорхой хэмжээний дуудлага худалдааны нийт түн 1000 төгрөг байвал тэрний тэдэн хүрнэ гэж бид нар нэмж төлдөг байхгүй. Энэ мөнгөн дүн бас орсон. Яг ингээд цэвэр хуулийн хадав ингээд авч байгаа. За дараад нөгөө мотилийн асуудал байна тий. Мотилийн асуудал чи өөрөө бас жоохон төвөгтэй. Ягаад тэгэхээр манай өгийн нууранд өөрөө шумуулны авгалдаа байдгүй гэдэг байдаг. Гэхдээ тэр өөр төрөл юм шиг байна. Тэг ингээд хойно байгаа фарм дээр байгаа мотилийг оруулж ирээд шинжилгээг нь аваад сертификатыг нь аваад шинжилгээ ухааны актемд өгнө. Шинжилгээ ухааны актем тэрийг судлаад манай одоо сэлэн мөрний айсавд байдаг таардаггүй шумуул болох уу болохгүй энэ шумуул энд нутагшуулчвал ингээд байгаль орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх үү гэдээ бас судалгаа ингээд хийгээд явна. Тэгэнгүүтээ тэр судалгааныхаа бичгийг байгаль орчны ямар өгнө. Байгаль орчны манаа руу буцаагаад хариугаа өгнө. Ингээд нэг юм тойрог л яваад байгаа. Энэ тойрог ойролцоогоор нэг жил 4 сар үргэлжилсэн байхаа. Жил 4 сар үргэлжилсэн. За энэ дунд яг би зүгээр сүүл бодоод байж хат жил 4 сар үргэлжлэхэд нэг 6-аас 7 удаагийн хурал болсон байна. Тэгээ би бүгдэнд нь очиж гадаан сууж байсан. Би өөрөө орж бүгдийг тайлбараа өгдөг. Тэгээ ингээд зарим нэг нь бас мартсан болохоор одоо би дэлгэрүүлж хийж чадахгүй. За ингээд шумуулны агуулдааныхаа зөвшөөрлийг аваад тэгэд өөрөө бие даах чадвар буюу маш хурдан үхдэг шүү дээ. Та одоо бүгдээрээ мэдэн дээ. Тэгэхээр бид нар хизээ авах боломжтой гэхээр манай хууль чинь өөрөө сард нэг л зөвшөөрлөө. Зөвшөөрлөгийн хугацаа 1 сарын хугацаанд үргэлжилдэг ийм зөвшөөрлөө. За тэгэнгүүт бид хэд чинь 1 сарын 5-6-наас ахуулаад нөгөө юугаа бэлтгэлдээ гарах гэдэг бидэрт яг нөгөө шумуулны агуулдаа хэрэг болно тий. Тэгэхээр бэлтгэлдээ зориулж 1 сардаа нэг аваад 2 сардаа нэг баг зэрэг юм аваад одоо 2 сарын сүүлээс 3 сарын 11 хүртэл энэ нэг хугацааг тулгаж аваад яг эндээ харуулад бүх дэлхийн аваад оролцох дэлхийн одоо улсуудын захиалсан ялгааныхаа нөөцөө эндээ үлдээж байгаа. Ингээд энэний зөвшөөрөл маань хамгийн сүүлд буюу одоо
Өнгөрсөн 7 хоногийн хэд өдөр гарав да. Бараг 1-2 өдөр гарсан баг. За ингэж яваад за энэ дээр манай байгаль орчин аялал жуулчлалын яамын загас ан нүрийн хэлцээх бол өстой бүр маш сайхан ажиллаж өгсөн. Тэгээд одоо далимд нь маш их баярлалаа гэдэг хэлье. Тэгээ одоо тий маш их баярлалаа гэдэг хэлье. Би ч бас одоо тууштай жаахан хоргоосон зовоосон гэх юм одоо юу гэх юм те. Тэгээд жаахан чаргууцалтаж жаахан зовоосон бол тэгээд ямар ч байсан маш их өршөөгөөрэй тий. За ийм байдлаагаар ингээд бүх зөвшөөрлөө авчаад байгаа юм аа. За комментэр бас яг хуу асуултууд ирж байгаа. Манай хүмүүс асуултуудаа яриад байгаараа. Тэгээд яг нөгөө нэг яг хуу дэлхийн аварга нөгөө урдлын ингээд болсон процессоос нь ахуулаад ингээд хөвөд яваад байгаа. Тэгээд одоо бол яг хуу энэ тэмцээн маань яг хизээ болох үлээ гэж асуусан байна. Тэгээд одоо ер нь тэмцээний талаар тий ямар ч сан зөвшөөрлүүд аваад бүх ингээд хууль журмын дагуу болж за энэ бол яг хуу зөвшөөрлөгөө сая нэг хэсэг нь дурдлаа. Гэтэл нөгөө нэг ирж байгаа хүмүүсийг хаана байрлуулах уу тий дэд бүтцийн асуудал гэдэг нэлээд том ажлууд байгаа ш мэдээж хэрэг тэр талаар бас дурдж болно тий. За тэмцээн маань ерөнхийдөө хизээ хаана болох вүлээ анхааруулах барих зүйл байгаа билүү тийм ээ тэр талаа бас ингээд хэдүүлээ орё. За баярлалаа. За би нэг зөвшөөрөл дууссан хаталт дахиад нэг өөр юм яриад эхлэе. Тэгж байгаа тэмцээн л байгаа тийм. За зөвшөөрөл тий. Юу ихээр зөвшөөрөл дуусны харталд ярих гэдэг нэг 2-3 поинтны юу ихээр үндсэн дэлхийн аварга шалгаруулалт тэмцээнийх нь өөрийнх нь концепц нь айгүй сонирхолтой концепцтэй манайх. За. Сонирхолтой концепц. Дэлхийн бүх улс оронд очингууд одоо жишээлбэл би хамгийн сүүл болсон жишээг л яриа л да. Эстонд очиод нэг Эстоноос нэг жижиг хот руу н очиод хажуу талд нэг нууранд нь хийлээ гэж бодъё. Төсөөлж байгаа шүү дээ. Хөгшин Европт энэ жижиг хот гэлтгүй бүгд сервис үйлчлэх нь ямар болцсон бүгдээрээ мэднэ те. Одоо зүгээр зочдууд захилаа гэж утгад чинь л ороод букингээр ороод захин штэ те. Маш автомашин өрөөслөгт хүртэл дурын одоо кар рентер ороод захин шүү дээ те. Гэтэл манай Монголд ийм систем боо ийм угсрагдсан дэд үтц байна уу? Тогтцсон. Тэгээд бас энэ байхгүй байна. Хамгийн хүнд юм энэ. За дараад нь олон улсын албанаас тавьсан шаардлага буюу 3 одтой зочдлын үйлчлэгээ буюу энэ сервисийг хүсэж байгаа. Энэ яагаад тэгэхээр дэлхийн 10 гаруйны орны ер нь бол 16-оор оролцдог шүү дээ тий 10 маш олон орны маш олон тамирчид ирж байгаа. Нэгдүгээр аюулгүй байдал. Хоёрдугаар үйлчлэгээ. Гуравдугаар тээвэр. Дөрөвдүгээр одоо нөгөө юу гэдэг нь тухайн улс орны нөгөө дайнтай дайнгүйч гэдэг юм аюулгүй улс орны тогтвортой байдал ч гэдэг юм те. Гэт ийм юмнуудыг харж байгаа болохоор бид нэр энд нийцүүлж энэ дэлхийн аварга шалгаруулалт тэмцээний концепцээ бид нар яаж гаргасан бэ гэхээр энэ их сонирхолтой. За манай Монголд автомашин түрээслээд явхад асар өндөр түрээстэй. Нэг хоёрдугаар даатгалд хамрагдсан. За даатгалд хамрагдсан яг аль бие усны тогтвортой ажиллаж байгаа автомашин түрээсийн газар тун хавар байхгүй. За дээр нь яг би одоо хэлж болж ийн үгүй нөө Sixth car гэдэг red car одоо тэр хүртэл байхгүй болсон байлаа шүү дээ тий. Байхгүй болсон байлаа. Зүгээр Mustang car rent энтергээд яг онгоцны бодлууд дээр байлаа. Гэхдээ хар хоринлоо очиод хар хорингоосоо тэр хүмүүсээ 7 хоног үгүй тэрээр хооронд зөөх процесс дээр ямар ч автомашины үйлчлэгнүүд дээр бид нэг унаад байсан. За нэг асуудал. Нөгөө асуудал нь юу гэхээр бид хэд үгийн нуурын дээр тэмцээ гэж байгаа. Үгийн нуур дээрээс 3 одтой нөгөө үйлчлэгээ нөгөө дэлхийн стандартын үйлчлэгээ байхгүй болохоор хамгийн ойрхон дэлхийн стандартын үйлчлэгээтэй хот буюу зочдууд хаана байна гэхээр энэ нэрээс хар хорин байсан. 3 дахь асуудал нь юу гэхээр хар хорин нь өөрөө юу юм бэ? Хар хорин өөрөө манай эртний нийслэл Хөдөө хааны босгосон тойр байхгүй. Энэ хотын тойр. За энэ дээр нь юу гэхээр манай нөгөө засгийн газраас чинь шинэ хар хорин гэсэн төсөл эхэлсэн байгаа шүү дээ. Эхлээд одоо 2 жил болж байгаа тийм. Ийм төсөл. 3 дахь асуудал нь юу гэхээр одоо манай засгийн газраас нөгөө аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрөнд 2023-аас 2025 гэсэн тийм хөтөлбөр явуулж байгаа шүү дээ. Ийм дөрвөн юмыг бид нэр яаж уялдуулах вэ гэдэг концепц гаргах хэрэгтэй болж байгаа. Ийм дөрвөн юмыг яаж уялдуулах вэ? За ингээ манай холбооны залуучууд нэлээ ярилцсан. Тэгээ холбооны удирдлагууд маань ярилцж хагаад шийдвэр гаргасан нь юу гэхээр за бүгдээрээ автомашин түрээс буюу энэ тээвэр аюулгүй байдал дээр ерөөсөө одоо байгаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа спорт загаслаа клубүүдийг оролцуулъя.
Нэг. Тэгэхээр нэг улс, нэг клуб, нэг улс гэдэг энэ концепц гарч ирж байгаа. Нэг. За дараагийн асуудал нь юу гэхээр очоод сервистэй очоо буун гэхээр чинь тэнд бас яг уу дажгүй сервистэй 2 3 буудал байна. Одоо жишээл их хорин байна, Асааланд байна, Торгоны зам буюу Silk Road гэдэг бас зочдууд байлаа. За бас жижиг жож зочдууд байна. Эдгээр зочдуудлыг бүгдийг чеклээд хаана ямар боломжтой байна гэд нэг юм гаргаж байгаа. За энэ буудлууд дээр нэг бас асуудал байна. Буудлууд дээр яаж байгаа асуудал вэ гэхээр бид хэд одоо зүгээр Эстон ч юм уу, Латв ч юм ингээ оролцол гэж бодъё те. Тэнд чинь олон зуун жил тогтцсон буудлын ханш болон нэг юм тодорхой рейт байна те. Зах зээлийн одоо бенчмарк гэх юм уу нэг дундаж юм байна шүү дээ те. Тогтцсон. Энэс дэшээ гаргаж болохгүй шүү. Энэс дэшээ гаргавал танах өөрсдөө тариуц шүү гэдэг олон улсын шаардлага тавьж гисэн. Гэтэл одоо жишээл манайх яг би зүгээр энгийн ярьж байгаа шүү. За 2 ортоо ч юм уу за нэг ортоод ийм гой тансаг өрөө байлаа гэж бодъё. 500 мянга. 500 мянга гэхээр одоо хэдэн евро 150-60 евро юу? Тийм баг тийм. 150 евро гэж бодъё тий. Тэгээ тэр өөрөө зах зээлийнхаа зарчмаар өөрөө өөрсдийнхөө сервисийг үнэлж байгаа процесс шүү дээ. Гэтэл нөгөө талаас бид нарт яаж байгаа вэ гэхээр танах ийм үйлчлэг аавна. Гэтэ дээд үнэн нь шүү гэдэг ийм шаардлагыг тавьж эхэлсэн. Зөрүүг нь хэн гаргах вэ? Зохион байгуулагч гаргана. Тийм байна. За энэ дэр бид нар яг үед ажиллаж эхэлсэн. За энэ талтай болохоор бид нар нөгөө гайд клуб нэг улс нэг гэдгийг дараагийнх нь юу гэхээр сервис дээр бид нар энэ зөрүүгээ яаж босгох вэ гэдэг процесс эхэлж байгаа. За энд концепц гэсэн үг. За хамгийн сүүлийн процесс нь буюу одоо үндсэн санаа нь юу гэхээр хэр н онгоос онцлогтой тэмцсэн байна. Нэгдүгээрт одоо яг миний нэг хүсэл байгаа даа одоо. Би нэг хүслээрээ дамжуулж хэлэх гээд байгаа санаа нь Оросын холбооны улсад хизээ нэгэн цагт нэг гой тэмцээн болоосоо. Ялангуяа мөсний захлын дэлхийн аварга тэмцээн болоосоо. Би дуртай очмоор. Энэ миний хүсэл. Яг ийм хүсэлтэй адилхан Монгол улсад хизээ нэгэн цагт тэмцээн болоосоо би Монголыг очиж үзмээр байна. Монголын тэр загас, Монголын ялангуяа Монгол одоо юугаар алдар, загасны юугаар алдартай гэхээр тулаараа алдартай тий. Тулаараа алдартай, хадрангаар алдартай. Хадрангийн манай Монголд 4 төрөл байна шүү дээ. Тулын 5 төрөл байна. Эдгээр юм болон ер нь Монгол гэдэг чинь өөрөө загасчлалын үед цоочтой авдар байхгүй. Тэр үзмээр байна. Миний хувьд Орос цоочтой авдар байгаатай адилхан ийм тэр энэ хүсэл зорилгыг бид нар яаж тодорхойлж гаргаж иж энэ дээрээ концепцаа гаргах вэ гэдэг энэ дэлхийн аварга шалгуур тэмцээний концепц нь өөрөө ингэж бүрэлдэсэн. Тэгээд залуучуудтайгаа ярилцаад тэгээ манай холбооны удирдлагыг шийдээд 23 оны 4 сарын сүүлээр бүх клубүүдийнхаа дуудаж уулзаад Цэнгэг усны нөөцийн төв дээр уулзаад за бүгдээрээ нэг ийм санаагаар ингэж үндсэн төслөө бичлээ. Бүгдээрээ зүтгэхүү. Бүгд зүтгэхий гэсэн. Танай клуб бүр сүлдээ суглаагаар нөгөө улсуудаа бүгдээрээ маань залуучууд чинь булаацалтаж авсан шүү дээ. Улсуудаа булаацалтаж авсан шүү дээ. Тэгээд сүлдээ бүр суглаагаар ингэж яасан тий. Тэгээд ер нь онцлог нь өөрөө юм. Тэгээд яг уу том утгаараа харахад зүгээр би томлоо хэлэхэд ер нь дид үтс айгүй тийм мундаг хөгжсөн биш. За зам харгуул сайн хөгжсөн биш. За сервис үйлчлэгнүүд нь хит хөгжсөн биш. Хөгжлөө гэхэд тэд хит өндөр үнэтэй байгаа. Ийм газар бид нар энэ дэлхийн аварга шалгуур тэмцээнийг хэрхэн яаж хийх вэ гэдэг ийм л концепцэнд гаргасан. Тийм. Тэгэхээр яг уу харьцуултын хувьд хөгшин Европт болж байгаа хөгшин Европын нэг оронд болж байгаа дэлхийн аварга Монгол болж байгаа дэлхийн аварга хоёрын энэ зохион байгуулалт талаас харахад концепц нь шал өөр. За би зүгээр одоо зохион байгуулалтыг багт нарийн бичих гэж байгаа. Би зүгээр жишээлбэл Европт нэг тэмцээн хийж хэлж бодоход нэг буудалтай очиж гэрээ хийгдэн. Тэр буудлынх нь ханшин байна. Ямар нэг мөнгөний төлбөр санаа зовхгүй. Автомашиных нь хідэн тогтвортой ажилтдаг хідэн түрээсийн компаниудын холбодог чинь. Тэрэнд би ямар аюулгүй ажиллагаа даатгал бүх юмаа даачна. Тэрний бүр жолооч хүүгээ гаргах чинь. Тэгээ сонголтоо нөгөө улс орнууд нь жолооч хүүгээ аваа хийгээд өөрөө барай явчихна. За дээр нь. За тэдэн сарын тэнд уулзаа шүү. Бана эвент хол тэнд шүү гэд ингээ өгчихнэ. Европ өөрөө хөгжсөн байхгүй. Бүр суурь нь өөрөө 200, 300, 400 жил хөгжсөн. Ийм дид үтстэй газар бид нар энд яаж энэ зэрэглийн дэлхийн аваргын статустай болцогд өмнөх одоо үлгэрэл болсон тэмцээнийг ургаахгүйгээр бүр илүү яаж хийх вэ гэдэг ийм л концепц байна. Тэгэхээр энэ хоёрын харьцуулт нь өөрөө гэсэн тий.
Тэгээд энэ дээр л их ажилласан манайхаа. Тэгэхээр би бол яг одоо бодод байна л да. Тэр нөгөө загсны дуудлага худалдаа гэхэлэр чи надад ч болов нэг ингээд бас нэг төсөөл байгаа ш. За ер нь жаваа болж тэ гэж тийм үү. Тэгээ мэдээж хэрэг одоо нэг яг ярьж байгаа буудлуудын үн ханш тэ. Тэгээ зөрүү мөнгө төлөх ч тийм үү. Тэгэхээр нийлээ овоо зардал гарч байгаа. Тэгээд энэ үйлгнийгээ яаж болгож ийн? Одоо болж гин үү? Ямар яаж ийн? Тусал дэмжиж гин үү? Тэ? Санхүү одоо Европод зохиох юм бол харьцангуй бага зардлаар зогож магадгүй шүү дээ. Энд бол манай чинь нөгөө бүх юм нь хэцүү байгаа учраас одоо нөгөө зардал бол нэлээд өндөр гарна да. Тий. За бас нөгөө ямар хүний заяа завхт гэдэг үлээд дээ үстэй. Яг тийм юм болсон. Тэгээд тэрний юу гэхээр бид хэдийн үндсэн барьж авсан концепт юу гэхээр шинэ хар орон гэсэн төсөл байгаа. Дээр нь байгаль орчин аялал жуулчлалын яам болон одоо энэ засгийн газраас гаргасан аялал жуулчлалын Монгол засгийн газраас зарласан 2023-25 аялал жуулчлалын хөтөлбөр. Дээр нь нэмээд өнгөрсөн 23 оны төгсгөлөөр өвлийн аялал жуулчлалын хөтөлбөр гэдэг ингээд зарласан. Бид нар энд албан ёсоор ингээд оруулаад батлуулж авсан. За энэ батлуулах дээр бол манай байгаль орчин аялал жуулчлалын яамны дэргэдэх аялал жуулчлалын мэрэгжлийн холбоод гэдэг энэ залуучууд бүр маш сайн мундаг ажилласан. Тэгээд тэр залуучууд манай хөөцөлцөөр магаад манай хөтөлбөрийн засгийн газар батлуулж өгсөн. За бид нар ч бас тал талаасаа ингэж зүтгэлээ тий. За дээр нь яг энэ хөтөлбөрийнхээ хүрээнд өвлийн аялал жуулчлалын хөгжлөд энд яаж байгаа вэ гэхээр өвөл Монгол юу хийж болох юм бэ? За би зүгээр тоотох нэг 2 3 хэлчихв. За тэрэлжийн яваад нэг цан шарга нохоо шарга марга хийх баг. За зүүн зүгрийн яваад нэг уулан дээр гарах баг, баруун зүгрийн яваад нэг мөсөн дээр очих байх. Ийм л опшн байна тий. Гэтэл бид нар энд нэг юм асар том юм орон зай үлдээд байгаа байхгүй. Энэ орон зайг бид нар яаж одоо эхлэхийн тавьж эхлэх вэ гэхээр энэ хэрэгсэл аялал жуулчлал буюу загасчлал байна. Аялал жуулчлал загасчлал хоёр хоорондоо бүр эхлэх одоо юм бүр салшгүй холбоотой. Ялангуяа өвөл. Энэ концепцийг барьж аваач гээд байгаль орчин аялал жуулчлалын яамтай ярилцж агаад за ингэж явсаар нь багаад манай байгаль орчин аялал жуулчлалын яамаас маад бас тодорхой хэмжээний төсөв хорилж өгөөд. За тэр төсвүүдээр за ингэж мэдээж гэрээ контрактын доо явна шүү дээ. Ингээд төсөв хойрлуулж аваад тэрэн дээрээ бид нэр одоо үлдэгдэл бүх зарлуудаа ивент итгэж найз нөхөд одоо ингээл одоо юу гэдэг тусал дэмжих бүх хүмүүсэл тусал одоо авч шүү. Одоо жишээл танаа клубээс ч хүртэл тусалцаа аваад явж байгаа тийм. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо явж байна. Гэтэ яг цэвэр үннийг хэлэхэд бол ок болчоогүй байна. Тодорхой хэмжээний бас жоох хасах байна. Тэгээд энэ дээр одоо сүүлийн 7-оос 10 хоног, 7 хоног одоо манай холбооны удирдлагууд миний бие ингээл ажиллаж байна. Тэгээ болох байх гэсэн бодолтой. Ямар ч гэсэн тэмцээнийг унахахгүй бүр үнэхээр гоё хийнэ гэсэн ийм л зорилготой явж байна. Тэгээд яг далимдуулаад хэлэхэд бас байгаль орчин аялал жуулчлалын яам тий яамны залуучууд за байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд Батэрдэн сайдтай бид нар маш олон удаа уулзалт хийсэн. Байгаль орчны аялал жуулчлалын яамны сайд Батэрдэн за мэрэгжлийн аялал жуулчдын холбоо болон ажлын хэсгийн дарга Наран гэрэл гээд бид нар тусалж байгаа хүмүүсийг одоо маш их баярлж байгааг хэлэхгүй бол бас болохгүй байх. За дээр нь энэ дэлхийн аваа шалгуур тэмцээний хамгийн хүнд хүчрийг дааж явж байгаа нэг ийм таск байгаа дотор. Энэ юу вэ гэхээр нэг улс нэг гайд нэг улс гэдэг энэ процессыг хариуцж явж байгаа юм. Манай спорт загасчлалын яг одоо байгаа идэвхтэй байгаа клубүүд энэ залуучууд баста. Энэ бол өөрсдөө ч мэдэхгүй амар том гарын албанд явж байгаа. Тэгээ эдгээр залуучуудаа бүгдэнд нь бүр чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Одоо та бүхэн байгааг бол та бүхнийхээ одоо хүчээр яг энэ дэлхийн авар шалгуур тэмцээнийг хийж байгаа шүү. Тэгээд би нэг урайтай болоод байгаа сүүлийн үед. Ерөөсөө дэлхийн авар шалгуур тэмцээнийг зохион байгуулж байгаа баг хийж байгаа юм бол биш. Энэ дэлхийн авар шалгуур тэмцээнийг зохион байгуулах улс хийж байгаа. Тийм. Улс хийж байгаа. Бүгд хөдөлж байгаа. Спорт загасчлалынхаа оролцож байгаа, манай төр захиргааны оролцож байгаа, манай холбооны удирдлагууд оролцож байгаа, би оролцож байгаа, чи оролцож байгаа. Бүгдээрээ оролцож байгаа. Тэгээ бидний туйлын зорилго юу гэж 2-3 хүн үндсэн таргеттай тэрний юу гэхээр аялал жуулчлалын хөгжүүлэлт нэг 2 дугаарт медаль авъя. Ердөө л юм. Тийм. Тэгэхээр ер нь бол бас нэг уриалга хэлэхэд одоо л яг подкастын доогоор ортлол бас ингээд яг загасчлалын холбооны энэ албан ёсны бас данс явж байгаа. Тэгээ одоо ер нь бол бид тэр бас подкаст эхлэхээс өмнө ярьсан л да мэдээж зардал мөнгө бол нэлээд өндөр байгаа гэх. Тэгээд тэр дүн мөнгийг бол бид хоёр сонссон. Тэгэхээр ер нь ч одоо ингээд яг түүхийн яриад ингээд үзээд байхад овоо
зардал орж байгаа. Тэгээ энд бас цаашдаач бас тодорхой хэмжээний хэрэгтэй байгаа. Тэгээ энд бол манайхын нөгөө Монгол улсынхаа нэр нүрийг гаргах гад те эн чинь биднийг дэлхийд таниулж байгаа шүү дээ. Тэгээ дээрэс нь өвлийн аялал жуулчлал, тэгээ өвлийн загасчлал, Монголын загас сонирхдаг энэ хобби нэгтэй хүмүүсийн ур чадвар ямар түвшинд үрсэн ингээд энийг бол одоо ингээд 3 сард чинь бол дэлхийн нийт бүх анхаарлаа хандуулна. Энд бол нэг хэдүүлээ бас нэг айлуулах эрвэх тэрвэхээр туслаад манайхаа нэг дөрөвч гисэн ганцдахгүйгээр тусдын болоод яваарай. Тэгээд данс бол байгаа шүү. Тэгээд ганцоотой маань бас холбогдоод тий уулзж барих байгууллага хамт олон байх юм бол бас дэмжээрэй гэж уриалмаар байна. Тий клубүүд ч гэсэн хандивын юмнууд бол өдрөөс өдөрт бол нэмэгдэж байгаа болтой. Тэр нөгөө албан ёсны вебсайт байгаа. Тэр вебсайт дээр бол бас нэг хандив тусалдаг дэмжлэг орсон хүмүүсийг тавьж байгаа шүү. Тэгэхээр энэ дээр бол чадах чинээгээрээ тусалцгаагаарай л гэж уриалъя. За баярлалаа. Тэгээ одоо ямар ч ард нь гарнаа бүгдээрээ сайхан тэмцээн хийнэ гэсэн зорилготой зүтгээд байгаа. Тэгээд болох бах. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар одоо дуусчаад бүгдээрээ тэрвэрлэл уулзсан шүү дээ. Инээлтэл тий. За дараагийн одоо яг одоо байгаа мэдээллийг бол бүгдээр ярьж байгаа шүү дээ тий. Одоо байгаа мэдээлэл бол дэлхийн номер 1 одоо ер нь бол багаараа бол ранкт 2-д байгаа. За. Украин ирсэн байна. Харин тийм байна тий. Украины баг ирсэнс 2 өдөр бэлтгэлээ гарч байна. Маргааш Литвийн баг ирэх чинь өглөө. За. За эх 7 хоногт бүх багууд ирнгээд ураа цуураа буучна. За энэ хаана Монгол байна вэ? Хаана Монгол байна вэ? За манай Монголын загслын спортын холбоо Монгол улсын шгшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэлтэй гарцсан байна. За өнгөрсөн 7 хоног 3 дахь өдөр ирсэн. За бид нэр амралтаа аваад унтна. Бас нэг жоохон юм яахгүй бэлтгэл бас хит цөмрөх бодлоо тий. Сэргээш авах хэрэгтэй ядралтаа. За бид хэд буцаад нэг өдрөө явж байгаа. Нэг өдрөө явна. Тэгээд 3 сарын 11-нд ирнэ гэсэн бодолтой байна. За Монголын баг хаана байна вэ гэхээр манай Монголд одоо Монгол улсын шгшээ багийг Эрдэнэ чулуун гэж хадран клубын залуу ахалж байна. За би насгалжуулагчаар нь ажиллаж байна. За манай шгшээ багт найзууд клубын 2 залуу байна. Ж мөхтөр Балхуу, Намаац клубын 3 залуу байна. Хишиг баяр, Чимбат, Ариун баяр. За Тархан клубын 2 залуу байна. Зоригт Баатар, Анх баяр. За Яргаа клубын 1 залуу байна. Алтан гэрэл. За Хүүк Англерс клубын 2 залуу байна. 2 залуу гэхээс илүү нэг нь бүр отхон юу шүү дээ. Отхон улсын авраг шүү дээ. Тэгээ отхон улсын авраг өгөө дээр болсон, өгийн нууран дээр болсон, улсын авраг дээр болсон. За Нямхүү, Батулга 2 залуу байна. За би нэр дотоо орхиг байгаа. Ингээд энэ хэдүүндээ бас жаахан тойрноод ингээд залуучууд маань ерөнхийдөө бэлэн болсон. Одоо яах вэ гэхээр зөөлөн бэлтгэл рүү орж эхэлж байна. Сая их бол ерөнхийдөө хатуу бэлтгэлүүд байсан. Яг тэмцээний үеэр яг төвөр тоглолт тэгээд зөөлөн бэлтгэлхэд өргөжлөхөө гэхээр 5 хоног үргэлжлэнэ. 5 хоног үргэлжлээл тэрний дараа дахиад унд нэг 2-2 хоногийн гэф аваад тэгээд үндсэн албан ёсны бэлтгэл рүү орно. Буюу дэлхийн авраг маань старт хийгээд эхэлж чинь гэсэн үг шүү дээ. Тийм бэлтгэл рүүгээ ороод ингээ явж чинь. За тэгээд би тийм амар шашинлаг хүн болно ш. Гэхдээ яг залбирдаг үе байд юм байна. Туйлын хүсэлтэй. Үнэхээр бүр ингээд яат юм байна. Тэгээд залбирахч багтахаар ийм бай. Тэгээд ямар нэгэн байдлаар нэг ийм медаль зулгаачих сонирхол бүр ингээд туйл юм байна. Тэгэхээр яг энд одоо манай шгшээ багийнх маань төвлөрсөн ийм л байдалтай ажиллаж байна. За шгшээ багийн хувьд бол ийм байна даа. Тийм байна. Тий. Одоо минийгаа жоохон халаад байна уу юу? Пив байгаа. Пив ууж болно шүү байна. Баярлаа. Тэгээд миний чинь хувьд чинь бол одоо бол эн чинь яг хуу дэлхийн нийтээрээ бол за спорт төрөл дээр бол хөдөлгөөнбүү бол бүр дэлхийн нийтэд мэддэг. Хөдөлгөөнбийн дэлхийн аваргыг чинь монголчууд яаж үздэг вэ? Тэгээ одоо бид нар загасны хоббитэй бид нар чинь яг хөдөлгөөнбийн дэлхийн аварга шүү дээ. Утгатай уулзж байгаа тийм ээ. Эн чинь тэгээ нэг амралт тэгээл дэмжлэг ийм гэдгээрээ бол ямар ч сан очоод үзэж барина. Амралт маркаар тий бага дэмжин бас медаль аваасаа гэдэг итгэл айдар захмаш гэн гэх тийм. Иймэрхүү юмнуудыг бол хүн болгол төлөвлөж яваа.
А гэхдээ нэлээд ч олон бас клубүүд чинь энд бас нөгөө баг тамирчтай хариуцахаас гадна энд чинь баяр наадмын зорилттой очиж одоо тэнд чинь байна штэ. Тэглээ гэж бодоход эн чинь олон хүн байна. Нэг хүн байлаа гэдэг. Эн чинь ганц нэг хүн ч очихгүй. Нэлээд олон хүн очих байх гэж бодож байгаа. Тэгээ эн чинь бас нэг тодорхой хэмжээний тогтсон дэг жайг, журам энэ төр байхгүй болвол зах замбраагүй зүйл байх юм бол эн чинь бас иймээ тийм бас хор уршигтай юмнууд биш үү тий. Иймэрхүү зүйлүүд дээр бас очих хүмүүстэй анхааруулах, барих ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлүүд бий юу? Бага. Яг нь одоо энийг хэлэлж одоо сууж илээ тий. Анхааруулах бүр маш хэд хэдэн чухал юмнууд байна. За одоогийн байдлаар яг хуу загас мөсөн дор байгаа. Мөсөн дор мөстэй дээр таг цас бүрхэгдсэн байна. Доор ямар нэгэн байдлаар бүр тас харанхуй байгаа. Тий. Загас одоо юу вэ гэхээр үндсэн яг мэдрхүүгээр л хоолж байгаа. Тэгэхээр энэ долгиог хүлээж авч байгаа энэ мэдрхүүгээр хоолж байгаа энэ үед буюу ер нь манай дэлхийн аврах шалгуулт тэмцээн өөр үзэгчгүүд тэмцээн. Учир нь юу вэ гэхээр загас нэг үргэж байгаа бол сүргээ авч үргэдэг. Зовлонтой онцлогтой сүргээ авч үргэдэг. Тэгэхээр залуучууд маань дэлхийн тэмцээнийг үзэж байгаа нөхцөлд одоо бас нэг тодорхой хэд юм тооцоолох хэрэгтэй байна. Энд нэгдүгээр мөсөн дээр хит чанга одоо дуу чимээ гаргаж явж болохгүй одоо харьцангуй бас манайх цэп хэрэглэхгүй шүү дээ. Гутлын цэп байдаг шүү дээ. Ийм юм хэрэглэхгүй болохоор харьцангуй гайгүй. Нэг хоёр дахь нь олноороо нэг газар төвлөрч орилж чарлж тамирчдынхаа анхаарлыг сарниулахгүй байна. За гурав дахьт нь яг цэвэр мөсөн дээр бас одоо юу гэдгийг найрсаг баг. Тэнд чинь зооны гадна маш олон улсуудын координаторууд болон дасгалжуулагч нар байгаа шүү дээ тий. Тэгээд зураг авахуулах, өөрийн гэсэн сонирхлоор зураг авахуулах, одоо дурсгалын зураг авахуулах, лайв хийх иймэрхүү болон чөлөөтэй. Гэхдээ бусдад саад болохгүй хэрэгтэй. Ялангуяа тэмцээний зоонд дотор байгаа болон гадна байгаа оролцогчдод бүгдэнд нь саад болохгүйгээр л ингээд цаахаа очиж үзээсэй, сонирхосоо гэсэн бодол байна. За дээр нь автомашин бас орчиж байгаа үстэй тий. Автомашиныг бол мөсөн гаргахыг бүрэн хоригдж байгаа. За энэ дээр манай Өгийн нуур Арангаан аймгээс томрогдож очиж байгаа хэв журмыг сахиулах 10 гаруй цагтаа ажиллана. Тий. Тэгээд хэв журм гэхээс гадна автомашин байна. За дээр нь согтуу гүлчүү хүмүүс ч байна гэдэг юм ингээ маш олон юм хариуцж очиж байгаа. За дээр нь онцгой байдал байна. Анхны тусламж юу эмнэлгийнхэн байна гэдэг. Ингээд ер нь Арангаан аймаг маань бас бүрэн бүрэлдэхүүнээр төр захиргааны байгууллагууд нь хөдөлж байгаа. За мөн Өврангаан аймаг энэ чинь өөр нэг онцлогтой шүү дээ. Нэг нь тэмцээн Арангаа болоод байгаа мөртлөө хаалт нээлт буюу бүх одоо офишиал арга хэмжээ жинэлт нь Өврангаад болоод байгаа. Тийм хоёр аймаг дамнаад байгаа. Тэгээд хоёр аймаг хөдөлж байгаа. Дээр нь Яам тамгын газрыг хөдөлж байгаа. Дээр нь Өврангаад болохоор Өврангаа цаг дарга од гэрэл дарга гээд бидний залуу байна. Бүр маш мундаг залуу байна. Бүр одоо бүх талаараа туслая гэсэн. Тэгээд бид Өврангаас соёлын төвд нээлт хаалтаа хийж байна. За юунаас хар орноос Өгийн нуур хүртэл бүх замыг цасын цэвэрлээ хусч байна тий. Тэгээд олон улсынхаа тамирчдыг одоо хамгаалтыг аваад маяклаад машинууд цагдаа нар хамгаалтнаараа явж байж гэдэг юм. Ингээд нэг юм хоёр аймгийг хөдөлгсөн нэг ийм л тэмцээн болно доо. Тэгээд дахин хэлэхэд залуучууд маань мөсөн дээр гараад одоо юу гэдгийг тэмцээн үзэж байгаа бол бүр асар соёлтой байх хэрэгтэй. Тэгээд дээр нь гаднаас орж иж байгаа, гаднаас ирсэн бүх гадны орны тамирчид болон координаторууд бидний хувьд юу гэхээр зочин. Бид тэнд хүмүүст нэг сэтгэл үлдэхтэй заавал эерэг байх хэрэгтэй. Энийг л ойлгох хэрэгтэй. Ингэж бид нар дараагийн аялал жуулчлалын урсгал, загасчлал болон одоо загасчлалын холбогдлолтой найз нөхөд бидний хүрээд тэгжилт хэлнэ. Ийм л уриалга байна. Энийг бас подкастаар дамжуулаад бас уриалгах хэрэгтэй байна. Тэр нөгөө нэг аль болох нөгөө тэмцээнд зориулах гад бидэд бас нэг зоон татаад тийм ээ. Тийш бидний ороорой. Энэ бас нөгөө нэг саний л нөгөө загастай тэмцээн байхыг зориод байгаа шүү дээ. Тийм ээ мэдээж хэрэг бас өсөлтөйхтэй ч юм. Тэрийг бас мөрдөж байгаа хүмүүс байгаа, мөрдөхгүй хүмүүс байгаа. Тэгэхээр аль болох тэр одоо нөгөө зоон руу орохгүй тий өгдөө ямар очихгүйгээ гэдэг очиж болно. Гэхдээ тэр нэг зоон татсан байгаа хоригдсан бүсээс гадуур ус загасчлаарай. Аль болох тийшээ бити ороорой гэж бол бас уриалгах нь одоо бол эдгээр хоног үлдээд байгаа юм чинь тийм ээ. Тэрийг бас уриалгах хэрэгтэй. Дээрээс нь нөгөө мөсөн дээр
яг тэмцээний үеэр гарлаа гэж бодоход өсөн дээр одоо хог новш тий хог хаяхгүй байх хэрэгтэй. Тэр чинь өс чи хайлаад урсчдаг болохоор нуурын хог үнлүүл ордог тий. Тэгээд одоо юу гэдэг бас хүнд өнгнөөр бие засах ч тийм тиймэрхүү юм анзаарах гэдэг тэр мэрийг бас залуучууд маань бас анхаараарай гэж бас уриалах хэрэгтэй байна. Яг үнэ. Манай шгшээ багийнхан сүүлийн 3 төврийнхаа 3 өдөр дараалаад өвгийн нэрийн зүүн шанаа мэрэгэн шанаанаас зүүн тал руу цэвэрлэгээ хийсэн. Төөрөө дуусчаад харамсалтай асар их хог гарсан. Ялангуяа тамхины иш болон ундааны савн доторх хүний юу хөнгөнөр байдсан. Тэгээд хайчиж байгаа. Тэгээд айгүй харамсалтай байсан. Тэгээд яг бүгдийг бид нэр цэвэрлсэн. Тэгээд энэ дээр бас загасчилж явж байгаа залуучууд маань бас анхаармаар юм байна. Тэгээд яг санаа хэлэхэд байгалыг хэрхэн хамгаалах вэ? Энэ байгальд ээлтэй гэдэг юм яриад шүү дээ. Байгальд хамгийн ойрхон хоёр тим одоо юу гэдгийг тим сэжин байна. Нэг нь юу гэхээр уулчтууд юм байна. Буюу аялагчид ууланд орох уу, хайкинг хийдэг залуучууд. Нөгөөх нь фишинг хийдэг залуучууд. Эдгээр яадаг вэхээр энэ хүмүүс нь хүний очиж үзээгүй, хөл хүрээгүй оргил болгонлоо тэмүүлд юм байна. Нөгөөх нь яадаг вэхээр хүний очиж үзээгүй бусад загасчдынхаа очиж үзээгүй тохоо яам хүртэл явахыг зорд юм байна. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр энэ хоёр хүмүүс ер нь бол энэ байгальд даавар хамгийн одоо хайртай байх ёстой хүмүүс, бүр ёстой хүмүүс. Тэгэхээр бидгэд загасчлал болон загасчлалын спортод донтоод оролцсон ийм л бол бидгэд байгальдаа ойрхон байна. Тэгэхээр байгальдаа л бид нэр хог хаяхгүй байх хэрэгтэй. Байгальтайгаа зөв харьцдаг байх хэрэгтэй. Эндээс шалтгаалаад энэ байгальч өөрөө биднэрт одоо байгаа юм. Энэ байгальч нь дараад нь манай хүүхдүүд байх юм. Энэ байгаль дахиад манай хүүхдийн хүүхдэд байх юм гэж сэтгэж амьдрах хэрэгтэй юм байл. Тэгэхэд энийг залуучууд маань бас их сайн ойлгосоо л гэж бодож байгаа. Зөвхөн энэ дэлхийн авар шалгуур тэмцээний хүрээнд биш. Байгальд бид нар яаж харьцах вэ гэдэг энийг асар сайн бодож ухамсарлах хэрэгтэй юм байлаа гэж би бодоод байдсан шүү дээ. За асуултуудаас юмнууд байгаа. Хэдний өдрүүдэд болох вэ гэсэн байлээ. За албан ёсны бэлтгэл нь 6-ны өдөр болно. Албан ёсны бэлтгэл гэж яриад байгаа нь юу гэхээр яг тэмцээнтэйгээ адилхан дохоогоор ороод өглөөний 10 цагаас өдрийн 1 цаг хүртэл. Өглөөний 10 цагаас дохоогоор ороод өдрийн 1 цагаас дохоогоор тэмцээн бэлтгэл нь хаагаад гараа явчихна. За тэр хооронд цагдаа нар болон бус бүх хүмүүс ингээд тэр зооноо одоо байцаагчд манад ингээд үлдэнэ. 6 7 8 дийм 3 өдөр буюу албан ёсны бэлтгэлийн өдөр. Үндсэн тэмцээний өдөр нь 9-10 болж байгаа. 9-10 болж байгаа. За энэ дээр манай мэдээллийн спонсороор Live TV ажиллаж байгаа. За MNB спорт ажиллаж байгаа. Тэгэхээр Live TV-гээр бүрэн лайв явна. Жинлэлтийн лайв, 2 өдрийн жинлэлтийн лайв болон шагнал гардуулах ёслолын ажиллагааны бүх лайвууд явагдана. Яг одоо манай албан ёсны пэйжээр явагдана. За MNB спортоор яаж байгаа вэ гэхээр дэлхийн аварга хэрхэн яаж авчираад яг ямар процесс болов гэдэг энэ баримтат кино хийгдэж явна. За ингээд нэг юм 2 мэдээллийн сувгаар явна. За очиж үзэж байгаа залуучууд болон сонирхогч залуучууд бас лайв хийгээд бусдаа мэдээлэл түгээх байх. Үндсэн албан ёсны мэдээллүүд болон албан ёсны үр дүнгууд зөвхөн вебсайт болон албан ёсны пэйжээр л явагдана. Тийм ээ. Хэдэн орны баг оролцож байна? За энэ жил 10 орны баг оролцож байна. 10 орны 112 тамирчин яг бүртгэлээ хийлгээ баталгаажаад хаагдсан байна. Хаагдсан. Яагаад хаагдаж байна вэ гэхээр тэмцээн болохоос 2-7 хоногийн өмнө хаагдах хэрэгтэй байдаг. Олон улсын дүрмээр. Тэгээд 10 орны 112 тамирчин бэлэн болцсон байна. Нааша бүгд ирж байна. За манай олон улсын холбооны шүүгчд маань 3 сарын 4 буун. За ингээд тэмцээн маань эхлэндээ. Ер нь 4 хоног за 5 хоногийн дараагаас ахуулаад ер нь догдлолтой хоногуд эхлэх байх. 4 хоногийн дараагаас ахуулаад ер нь догтлол нойр хөрөх болов гэж бодож шít. Тийм байх тийм. Тэгэхээр энд чинь олон хүмүүс л догдолж байгаа хэл та. Мэдээж хэрэг одоо нэг шүүгчдийн бүрэлдэхүүн чинь занаа дарахныхан чинь тэр чигээрээ байлаа тийм ээ. Өвсгөлөөс байсан тийм баяуулгоос ирж шүүгчдийн бүрэлдэхүүнд байна. Клуб болгон нэг улсыг хариуцж яваад ажиллаж байгаа. Тэгэхээр нэлээд олон
олон хүнийг амарсан л арга хэмжээнүүд байна. Тий. Сайхан болно. Өргөн цар хүрээтэй тэгээд ер нь ийм том юм чинь юу хин хийдэг вэ гэхээр дэм дэмдээ гэдэг юм байна. Би нэг л аягүй сайн ойлголоо. Дэм дэмдээ гэдэг юм байна. Тэгээд дэм дэмдээ хийдэг юм байна. Энийг хин хийж байгаа вэ гэхээр Монголын загслын спорттой холбоо биш ээ. Гайд клубүүд биш ээ. Энийг Монгол улс хийж байгаа. Энэ л юм байл. Монгол улс гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр за байгаль орчин аялал жуулчлалын яам байна. Манай холбоо байна. За залуучууд байна. Бүх клуб энийг энэ тэмцээний зохион байгуулалтыг хэн хийж байгаа Монгол улс л гэдэг. Ямарваа нэг жижигхэн одоо асуудал дээр бид нэр фейлдээд ингээд бүтлгүүтээд ингээд тэгэлээ гэж бодъё те. Энэ яах вэ гэхээр тэднийх фейлдсэн гэж ярихгүй Монгол улс фейлдсэн гэж ярина. Тэгэхээр алхам бүр айгүй чухал. Алхам бүр айгүй чухал. Тийм болохоор одоо бид нар ч улсынхаа нэрийг одоо Монгол хүн чинь хүн нэрээ тогсоодог гэдэг шүү дээ те. Тэгэхээр тэр утгаараа л одоо бүх юмыг чеклээл, дабл чек хийгээл нягтлал явж ин да. Тэг юм байна. Тий. За одоо тэгээ юу яах вэ тэгэл боллоо доо. Тэсэдэн хүлээж чинь би ч гэсэн хувийн бэлтгэл хангаал очиж үзнэ гээл хангаж байна. Өөрөө бас хэлж барих ч гэдэм үү энтэй холбоотой. Тий, өөр яг хуу автомашин мөсөн дээр гарахгүй хоёрдугаарт тэмцээн болж байгаа үеэр автомашинууд дуу тохиогоо бити хэрэглээч. Дуу тохиогоо бити хэрэглээч тий. Дуу тохиогоо хэрэглэхгүй байвал их сайн байна, бүр маш сайн байна. За дээр нь залуучууд маань бас ингээд одоо хөдөө агаарт салхинд гарч ийн. За ингээд пив дарс одоо хэрэглэж болно тий. Яг хуу төв хүнийл сонголчууд. Гэхдээ тодорхой нэг байдлаар тий яг өөрөөсөө хянаад хэрэглээд хит их чанга инээж болохгүй одоо нэг тийм нэг газар төвлөрч болохгүй аль болох тэмцээн болж байгаа зооноос хол энэ янз бүрийн энэ жижиг үйл ажиллагаануудаа хийгээд ингээд тэмцээнээ үзвэл ийм хямдхан зардлаар үзэх боломж бол энэ олдохгүй. Дахин давтчихгүй боломж ирнэ. Гэхдээ эндээс би юу авч үлдэх вэ гэдэг нь би хэрвээ үзэгч байсан бол ямар ч бас нэг юм татдаг камер тодорхой хэдэн орны бүр дэлхийн ранкаар явж байгаа тодорхой хэдэн тамирчдын хөдөлгөөний бичиж аваад ингэж үлдэх байсан бол би бодож байгаа. Тэгэхээр яг иймэрхүү байдлаар ингээд үзэгчд маань хүртэл зориг тавиад үзээрэй л гэж хэлэх гээд байна. За дээр нь хамгийн сүүлд нь ярихад тэнд хогийн цэг бид нар бэлдэж байгаа. Хогийн цэг дээр хогоо хаяараа. Тэнд очиж байгаа кейтерингийн үйлчлэгээр та бүхэн одоо үйлчлүүлээрэ. Тэнд худалдаа үйлчлэгээ гарна. За дээр нь шаардлагатайг бол одоо маа тэнд зөөврийн экофлоу гэдэг зөөврийн юу ирж очиж байгаа нөгөө цэнэглэгчнэр очиж байгаа. Тэндээс очиод гар утсаа цэнэглэх болон бус бүх үйлчлэгээ аваараа. За шаардлагатайг бол одоо тэнд чинь маш олон шүүгчнэр байгаа шүү дээ тий. Очиод ямар нэгэн байдлаар заавар аваад мэдээлэл аваад эндээс авч болно шүү. Иймэрхүү нэг ойр зүрийн зааварчилгаа байна да. Тийм. За тэгвэл ер нь бол дэлхийн аваргынхаа юмнуудыг бараг л ярьчлаа та тийм ээ. Яг хоо наан цаана орлож хан замбрааг байх шиг бол гайгүй тий. За одоо тэгээ ямар ч дэлхийн аваргаа хийгээд дуусна. Өөр бодол санаж байгаа өөр дэлхийн аварга хий гэсэн бодол сандаа байна уу? За яг хуу бидний энэ тэмцээнээс шалтгаалаад дараагийн дэлхийн аварга тэмцээний биднэрт олон улсын холбоо маань санал хэлсэн байгаа. Тэгээд тэрийг одоо дэлхийн аварга энэ тэмцээн дуусчаад бүгдээрээс үүсээ задлаа. Тэгээд яг хуу энэ ер нь л энэ тэмцээнийг хэрхэн зохион байгуулахаас шалтгаалж их үр дүн гарна. За манай улсын болон бидний үндэсний туйлын ганцхан зорилго байна. Энэ ерөөсөө л бидхэд цорын ганц удаа болох энэ төрөл дээр яг хуу зуны төрлүүд болох магадлал өндөртэй зөндөө олон болно. Өвлийн төрлийн тэмцээн болох магадлал байхгүй. Манай Монголд байгаа ганцхан боломжийн нуур ерөөсөө л үгийн нуур. Хэрвээ дахиж нэг үгийн нуур гарвал болох магадлалтай баг. Үгийн нуурын иргэн дээр дахиад нэг хот усал болох магадлалтай баг. Яагаад хот гэж ярьж байна гэж олон улсын цэнхэг хүсний загсчлын спортын холбооны шинжилсэн дүрм яг 1 сарын өмнө гараад тэрний юу гэхээр тэмцээн болох нуураас 20 км радиуст дид үтс хөгжсөн газар зайшгүй байна. Дид үтс хөгжсөн газар буюу дид үтс хөгжсөн хотыг түшиглэж олон улсын тэмцээний хийнэ гэдэг ийм залт орсон. Тэгэхээр энэ бол ганц л боломж байна. Энэ тэгэхээр манад мөстэй загсчлыг
энэ дэлхийн аврал шалгуулалт хийх цорын ганц боломж. Тэгэхээр энэ боломжийн дээр одоо бүгдээрээ хамт ажиллана шүү дээ, тий. За. Окей. Ер нь асуултууд манайхан нэг хайхтар бас асуухгүй л. Тэгж яагаад яг хуу коммент бичсэн тэгээд эргүүлүүлэл яана гэж тий. Тэгээ одоогийн байдлаар чинь ер нь бол бүх зүйлийг ярьсан баха. Тий, гайгүй. Хөтөлбөртөө танилцахаар бол вебсайт руу ороод танилцж болно тий. Тэгээд энэ хөтөлбөрийнхаа ер нь бол энэ олон улсын тэмцээн чи ер нь яг хөтөлбөрийнхаа дагуу. Цаг бол цаг. Цаг бол цаг. Хожигдод орж иж байгаа бол аль учраас цагийн дуурцсан хожигдол ор гэдэг иймэрхүү. Тэгэхээр энэ яг батлагдсан шийдэл буюу энэ хөтөлбөрийн удирдамжийн дагуу явж байгаа ийм тэмцээн. Тэгэхээр хөтөлбөрөө хевлээд авчвал машин дотор тавьчвал яг цагаараа яваад юм уу үзээ сонирхоо явах нь шүү дээ. За хоёул чинь цаг 20 минут болсон байна. За ерөн бүх мэдээллийг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд мэдээж асуулт тодруулах юм байгаа даа бол комментээр бичээрэй. Яг энэ дээр нэг юу ярьсан байна. Ягаад ийм баг орж ирж байна гэж байна. За энэ яг хуу олон шалтгаантай. За олон шалтгаантай гэхээр нэгдүгээр зардал мөнгөний хувьд. Зардал мөнгөний хувьд би нэг сонир харьцуулсан юм ярьчих уу. Би өнөө өглөө уншижсэн шүү. Ирээнээс Солонгос руу явахад 425 мянга. Тэ? Мятар Солонгос руу явахад сая 180 мянга. Яг үнтэй адилхан Европоос нааш мятар гэхээр хэдэн төгрөг байх вэ? Энэ тэгэхээр зардлын хувьд тухайн улс оронд асар хүн тусч байгаа асуудал. Тэгээ Монголд ирээд энд за ирчдий байж гэж бодоход энд зардал чинь бас өндөр болчиход байгаа шүү дээ манай Монгол. Яг тийм. За нэг шалтгаан юм. Ер нь бол цэвэр нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан юу гэхээр за нэг дайны асуудал байна тий. Дайны асуудлаас болоод IOS-оос хорьсон хориг байна. IOS гэдэг маань International Olympic Committee биш үү? Тэрнээс хорьсон нэг юм 2 3 орон дээр хорьсон хориг байна. 3 дахь асуудал нь юу гэхээр оролцох. Одоо би зүгээр танаа клуб дээр л жишээ авъя л да. Танаа клубийнх суглаагаар яг хаанхын суглаа? Румыний сугалсан тий. Румынчид үндсэн гол шалтгаан бид нар зардал мөнгө өндөр байна л гэсэн тий. Тэгэхээр цөөхөн орно гэж байгаа шалтгаан нь юу гэхээр ерөөсөө энэ зардлын асуудал. Цэвэр зардлын асуудал. Тэгээд яг нөгөө үнэхээр энэ туйлын сонирхолтой орон ирдгэл юм байна. Ер нь би одоо украинчуудыг жишээлбэл одоо нэрлэхэд те нутагт дайн болж байна. Энэ хүмүүс чинь яста хорон хүмүүс унгаслаад ирж байгаа шүү дээ. Тэгэхэд чааваас энэ хүмүүс чинь туйлын сонирхол нь байна. Тэгээд хүнийг юу хөтлөхөж, юу хөтлж явах вэ гэхээр энэ нь бол цэвэр мөрөөдөл, зорилго ярил хөтлж явах те. Тэгэхээр украинчууд бол зорилготой байна, мөрөөдөлтэй байна. Окей. За ингээд яг уу. Тэгвэл энэ удаад ингээд өндөрлөх үү тий. За ямар ч байсан багт нь ямар ч байсан медаль зүгээрээ гэдэг ерөөл өргөөл хоёлоо энэ удаагийн подкастаа тэгвэл өндөрлөе та. За тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд яг уу тэмцээний өмнө та бүхэн маань урьж оролцуулаад бас нэг юм хураангуй мэдээллийг өгөөч гэсэн. Тэгээд би чадах чинээгээр өглөө бас буруу зүрх ярьсан бол одоо өршөөгөөрэй. Яг уу би өөрийнхөө бодлоор л ярьж байгаа шүү дээ. Тэгээд яг наан цаана оруулаад яхад буруу зүрх ярьсан бол тий. Дахиад яг уу эцэст нь хэлэхэд одоо бид бүхнийг ингээд дэмжиж хамтран ажиллаж байгаа байгаль орчин аялал жуулчлалын яам, мэрэгжлийн аялал жуулчдын холбоод за спорт загасчлалын бүх клубын залуучуудаа. Тийм үү спорт загасчлалын клубын залуучуудаа ч би заримдаа бас жаахан загнаноо. Инктик янз бүрийн тулган тий. Тэгээд энэ бүхнийг одоо төвчиж яваа. Тэгээд бидний одоо туйлын ганц зорилго байгаа. Тэгээд бид хэд ерөөсө ганцхан нөгөө бүхэл зүйлийг фронт руу гэдэг шиг одоо тий бүхэл зүйлийг дэлхийн аврагаараа зориулж, зарцуулж, стресстэж одоо бодлооч хилээж, шаналж байгаа энтгээр залуучуудаа бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд ийм боломжийг олгосон одоо танд бас их баярлалаа. Тэгээ манай залуучууд тусал дэмжээрээ тэр санхүү тал дээрээс нь тэр урайлгуудыг маш эргээр хүлээж аваад тийм ээ нэг нэгэндээ шаардлага тавиад соёлтой хэдүүлээ бас тэмцээн уралдаануудаа өнгөрөөё гэж уриалъя тий. За тэгээд медаль зүүхий ерөөл төвшүүлье. За ерөөлөөр бол. За баярлалаа. За